За сайн байцгаана уу манай гүнзгийх амралт өдрөө сайхан өнгөрүүлж байна уу. Би одоо ингээд та хэдэд нөгөө 2 дахь 7-ныхоо хичээлээ те онлынхоо хичээлийг оруулах гээд ерөөхдөө слайдуудаа бэлтжихэд тэгээд одоо слайд дээр хаана яах вэ те ямар хон онлайн хичээлүүдийн явал зүгээр өгд ерөөхдөө бол заах гээд байж байна. За тэгээд энэ 7 хоног одоо энэ хичээлээр ерөөхдөө онлайн хэсэг нь бол дуусчихж байгаа. За тэгээд дараагийн 3 дахь 4 дахь 7 хоног буюу сүүлийн 2-7 хоногт ерөөхдөө энэ заасан бүх одоо тий одоо энэ хичээлүүдийн онлайн талаас нь ирсэн юмнуудыгаа бүгднийг одоо практик талаас нь тий одоо чарт дээр тий сэтгэл зүйн талаас чарт дээр ямар хөө байдлаар хүмүүс нөлөөлдөг тий хаана очихоор ерөөхдөө одоо тэр аргачлалыг ямар хэлбэрээр ашигладаг тий за тэгээд тухайн аргачлалууд маань ерөөхдөө бол байнга нэг хэлбэрийн бол байхгүй тэгээд олон янзын тий бүтцтэй байдаг учраас тэр бүтцүүдийн ерөөхдөө сүүлийн 2-7 хоногт тайлбарлаад явчих гэж бодож байгаа. За тийм ээ. За тэгээ хэдүүлээ ерөөхдөө хичээлээ эхлэе. Сигнал сургалт тусалсан Telegram курсын маань 2 дугаар хичээл ингээд эхэлж байна. За тэгээд энэ чинь ингээ 2 дахь слайд руу орохоор өнөөдөр ингээд орох онлайн хичээлүүдээ ерөнхий одоо тий гарчгууд том гарчгууд энэ ерөөхдөө ингээ оруулсан тий. Энэ хичээлээр бол risk reward ratio гүнзгий түвшинд нь тайлбарлаад за тэгээд спорт ресистенцийг бас гүнзгий түвшинд тайлбарлая гэж бодож байна. За тэгээд энэ чинь нэг юуны биржүүдийн ханш нэг цагууд те сешн гэдэг. Эднэрийг бол та хэд бас нэмэлтээр заагаад өгч гэж бодож байна. За тэгээд market maker liquid area буюу за шингэн орон зайн талаар одоо энэ онлайн хичээлээр тайлбарлах нэ. Тэгээд энэ слайдаас гадна тэгээд юун дээр forex-ийнхаа MT4 гэдэг юун дээр платформ дээр ороод ослууд дээр одоо ирэхэд бол тайлбарлаад өгч байна. За тэгээд энэ хичээлээр бас нэмээд за хэрхэн чартн дээр гүнзгий түвшинд анализ хийх тухай те та хэд ирэхэд бол тайлбарлана. За энэ дээр бол ингэж хийхийн тулд те бас баг зэрэг туршлага шаарддаг байгаа. Гэхдээ яг эхний ээлжинд бас те та хэд боломжоор зүгээр шууд онлоор ингээ хэлээд ойлгуулах болох юмуд бол заагаад өгчэй гэж бодож байна. За тийм ээ. За тэгээд хамгийн төгсөлд нь бол market maker буюу тэр одоо liquid area manipulation хийгээд байгаа нөхдүүдийн тэр эсрэг одоо ямар стратеги ашиглал зүгээр үү те тэр талаараа тайлбарлаад явна. За тийм байна. За тэгээд дараагийн слайд руу ороод явахаар risk reward ratio гүнзгий түвшинд гэдэг ирж байна те. За тэгээд энэ доод хэсгийн нэг сайн уншаарай. Бидний хамгийн амархан мартдаг давуу тал гэдэг ч байгаа шүү. Ерөнхийдөө бол трейд хийж байгаа хүнд бол чухалчлаа те шалгаж үзэх хамгийн том одоо гол юунуудын нэг бол risk reward ratio буюу төлөвлөгөө байгаа. За тэгээд тухайн тэр төлөвлөгөөнийхээ дагуу яаж ажиллахаас хамаарат. За ингээл тооцож байгаа. Зүгээр risk reward ratio буюу төлөвлөгөө. За тэгээд ашиглаж байгаа аргачлал байна тийм ээ. Нөгөөх нь юу вэ? Дүрм те дүрмээ яаж дагах уу дагж гин үгүй юу те энэ гурвыг ерөөхдөө бол чухалчилж байгаа. За тэгээд сарын сүүлээр ерөөхдөө өөрийнхөө те үр дүнгээ харчаад одоо цаана яг яасан байна гэдгийг бол тэр гурваа гаргаж ирж хараад за энэ ч ер нь жоохон тийм байгаа юм байна ч юм уу те жишээ нь одоо risk reward ratio болж байна болцсон байна. За дөрмөө дагснууд дагсан за тэгсэн чи аргачлал нь болж байна. За аргачлал нь жоохон тийм байна. Тэгвэл одоо өөр аргачлалч гэдэг юм уу те тиймэрхүү байдлаар ерөөхдөө сарын сүүлээр процесслоод за манай трейдерүүд маань цааш дараа сарда энэ жилдээ ч юм уу юу хийх ерөөхдөө бол төлөвлөж явдаг байгаа. За тэгээ энэ чинээс хэдүүлээ битсэн юм аа нэг халтаарай. Хамгийн чухал бөгөөд амархан мартагддаг бол эдгэрийг дагснаар таны ашиг болох эсэх чи ерөөхдөө бол шийдэгдэн гэдэг чинь тийм. За хэдэн удаа арилжаа хийх. За хэдэн хувийн ашигтай стратеги ашиглаж байгаа гэдэг. Энэ ч бол яг risk reward ratio буюу төлөвлөгөө гаргахад анхаарах шаардлагатай юм бол үчтэн тийм. Авах pp алдах pp тооцох хэрэгтэй. За гаргасан төлөвлөгөө дагаж байгаа эсэх тийм ээ. За тэрийг бол өөрөөсөө тэгээд өөр тэрэ юугаа өөрийгөө л юм шүүгээд явна гэсэн үг. Таныг бол танаас өөр шүүх хүн байхгүй яг энэ forex маань энэ салбар дээр бол за тэгээд стратегийн давуу тал болон сул талыг онцгойлон санаж явах хэрэгтэй тий. За яг ямар үеийн стратегийг ашиглаж болох вэ? За тэгвэл ямар үеийн стратегийг ашиглаж болохгүй вэ гэдгийг бол сайн ерөөхдөө судалж үзсэн байх хэрэгтэй тий. За тэгээд дөрмөдөө бол байнга яс дагж явах хэрэгтэй. Энд чинь бол мэдээж хэрэг юу гэдэг хүмүүжлтэй нөгөө одоо багаас ирнэ хүмүүжлтэй те яг дөрмийнхээ дагуу бүх юмудаа хийгээд цаг цагт юмудаа хийгээд дагаад явж байгаа хүмүүд бол те одоо forex дээр хийгээд явахд бол илүү төхөн байна те. За хэрвээ бас зарим нэг тал дээр та юу гэдэг тэр
дөрмөдөө дагж чадахгүй бол тэр тал дээр бас анхаарал тий байнга дөрмөө даах талаар яах нүг тэрийг бас анхаарах хэрэгтэй байна. За тийм байна. За тийм ч бол risk reward ratio-г төлөвлөгөө. За яаж гаргаад яаж шүүх талаар ерөнхийдөө бол юу бичсэн байна. Жишээ хэлбэрээр тий ихэнхдээ ерөнхийдөө тоо баримттай. За тэгээд risk reward ratio гэж. За risk гэдэг маань ерөнхийдөө бол эрсдэл гэдэг ерөнхийдөө тэгж байгаа тий. За reward гэхээр бол тий олох ашигыг ерөнхийдөө хэлээд байгаа. За ratio гэдэг маань харьцаа. За тэнгуут хажууд нь 1.5 биш ээ 5-1 гэдэг хэлсэн байна. За тэнгуут энэ маань юу гэсэн үг вэ гэхээр risk нь 1 байна. За тэгээ reward нь бол 5 байна гэдэг ч юм уу тий. За тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ямар ч тохиолдолд та одоо нэг трейдд ороод явлаа таны риск чинь бол юунаас олж байгаа ашигаас 5 дахин бага байна. За тэгээд арай жоохон эсрэгээр хэлэх юм бол таны ашигч бол одоо тэр алдж байгаа рискээс 5 дахин их байх хэрэгтэй тийм ээ. За тэгээд энэ дээрээс ингээд яг доод нэг өснөх дэлбэрээс ингээд харж байна тийм. Нэг $50 ялаад олоод тийм тэнгуүтлээ $10 алдах ч юм уу тиймэрхүү байдлаар явагдсан байна. Тэгээд энэ чэнэс харахаар хэдүүлээ давуу тал нь ерөөхдөө харж байгаа. Нэг удаа л $50 олцсон баг. Дараа нь бол 2 3 удаа $10 алдсан ч гэсэн тийм эсвэл одоо нэг удаагийн олсон тэр $50 ашиг дор хаяж 5 удаа одоо алдчихэж тийм энэ одоо хас $10 ч юм уу алдчихэж ерөөхдөө бол тэглэгдэнэ гэдээ ярьдаг. Тиймэрхүү байгаа болохоор risk reward ratio-гийн их тохиолдолд бол reward их байх тал дээр анхаарч тийм одоо трейд бол хийх хэрэгтэй гэж ерөөхдөө хэлэх байна. За тэгээ хажуу талд нь бол ерөөхдөө тухайн сард те ямар хуу хэлбэрээр төлөвлөгөө гаргах уу гэдгээр харуулсан байна. За тэгээ миний яг нэг өөрийнхөө юутай ослуулаад одоо өөрийнхөө ашигладаг аргатай ослуулаад те баг зэргийн нэг иймэрхүү те ашиглахад амархан тийм төлөвлөгөө гаргацсан. За нэг сард хийх арилжааны тоо бол 8 байх байна. За тэгээд за тухайн 8-аас бол тооцохдоо тий олохдоо бол 5-ыг олно. За алдахдаа бол 3 удаа алдна гэж тооцсон байна. За тэгээ хажууд нь бол ерөөхдөө PP юу байгаад хэмжээ тавьчихсан. Тэгээд олоход бол шууд 100 PP болно тий 100 PP. За тэгвэл алдахдаа 20 PP-г бол алдна гэж тооцсон. За тэгээ баланс нь бол $50-ын баланс буюу яг л $50 аккаунт байна гэсэн үг. За тэгээд ерөөсөө яг л нэг лотоор яваад байна гэсэн үг. Ерөөсөө ихсгэж багасахгүй даа 105-аар. За тэгээд 105 гэдэг чинь ерөөхдөө 100 PP дээр бол $50 болно. За тэгээд 105-аар рисклэхтэй бол $10-ын рисктэй тий хас $10 рисктэй байна гэсэн үг. За тэгээд дөрмүүдийн хувьд гэх юм бол одоо жишээлбэл тий би бол зөвхөн шингэн орон зайд ерөөхдөө орно гэсэн тий тэгээд иймэрхүү хэлбэр та төлөвлөгөө гаргаж болно. За тэгээд сул тал гэх юм бол яг бас хит нэг огцон хөдөлж байгаа газар ч юм уу тий бас жоохон тийм сул талтай байдаг гэдэг өөрсдийнхөө дээр ашиглаж байгаа арга дээр бол өөрсдөө тооцоод үзчихнэ. За энэ чинь ингээд хуваар ерөнхийдөө те win rate буюу 72.5 loss rate 27.5 энийг яаж тооцоолсон бэ гэхээр энэ одоо олох 5 алдах 3 бол ерөнхийдөө 100-аас тооцоолчихж байгаа. За тэнгуүтэл ерөнхийдөө бол сар болгонд нэг 72.5% ашигтай ажиллана гэдэг ерөнхийдөө тооцож явна гэсэн үг. За тэгээд амралтын өдрүүдээр хаана орох төлөвлөх гэдэг ерөнхийдөө нэг иймэрхүү дүрмтэй. За тэгээд ийм төлөвлөгөө бол ингээд та хэд бол гаргаж болно. За тийм ээ. За тэгээд энэ risk reward ratio буюу энэ төлөвлөгөөг бол юу яадаг. Бас яг л одоо тий өөрсдөө яг ямар хуу хэмжээгээр трейд хийж байгаа юу одоо тий хаанаас ямар хуу тий ямар цагаар ч юм уу тий 7 хоногт хэдэн удаа трейд хийж байгаа цаг зав юу вэ тий бүх төр юмнууд бол төлөвлөлт хийдэг болохоор та хэд бол өөрсдийн гэсэн тийм төлөвлөгөөг гаргаж болно. За тэгээд төлөвлөгөө гаргахтаа яг энэ схемийг ашиглаад нэг иймэрхүү байдлаар сардаа ингээд хийчихнэ явж болно. За тэгээд хажуу талд нь энэ ерөөдөө схемээ ингээд харах юм бол тэгээд тухайн сарда эхний трейд дээр бол хасах арга тэгээд алдсан байна тий. Дараа нь бол 50-ыг болоод дараа нь алдаад болоод тэгээд алдаад тий. Их тиймэрхүү байдлаар явж байгаад за тэгээд сарын төгсгөлд бол нийт хийсэн 8 трейдээс бол 5 удаад $50 болно гэдэг чинь $250 тий. За тэгээд сарын төгсгөлөөр нийт 3 удаа алдна гэдэг тийм тооцоод яг 3 удаа алдсан чинь яг хасахаар $30 тий хас $30. За тэгээд яг хамгийн сүүлд нийтсэн үлдэгдэл нөгөө өөрхөө баланс аккаунт ерөөхдөө тооцож үзсэн шүү дээ. Тэгэхээр бол 50 дээр энэ 250 нэмээ хасах 30 гэхээр ерөөхдөө бол 270 гэдэг таны явж гарч ирэх нь байна. Тэгээд яг иймэрхүү хэлбэр бол юм. За тэгээд энэний давуу тал нь юу вэ гэдэг.
энэ ч бол ерөнхийдөө бол давуу тал нь гэх юм бол бас яг уу те нэг юунаас олох алдах хоёр нь тэнцчлээ гэж яг бодъё те. За хичнээн тэнцсэн ч гэсэн манай энэ олох юу н risk reward ratio гэх нь reward нь бол 5 дэх их учраас энэ хоёр хичнээн тэнцүү одоо те адилхан олоод адилхан алдах ч юм уу те 5 удаа олоод 5 удаа алдсан байх гэхэд 5 удаа олоход 250 болоод 5 удаа алдахад хасах $50 ч юм уу те. Тэгэхээр бол $200 ашигтай ажиллаж байна гэсэн үг бас. Тиймэрхүү талаас нь бас харах хэрэгтэй. За тэгээд энэ risk reward ratio гэрэхэд бол яс дагчиж л ирээдүйд та хэдийн ашиг орлоготой олохтой тиймэрхүү гарцчин бол нэгднэ гэж ерөөд бол би танд зөвлөх байна. За тэгээд нөгөө туршлага гэдэг ирээдсэн тэр туршлагын хувьд гэх юм бол туршлагын талаас бас дахиад хэлэхтэй. Энийг бол даахад дүрм гэдтэй тэгээд аргачлалын төлөвлөгөө гэднийг даахад бол бас нэлээд болно. Тэгээд та хэд яг бас шууд эхний сараа яг энийгээ даагадлаа явуучих юм бол бослааг байна те болж байна. За тэгэхдээ миний хувьд бол бас яг нэг бас бүгднийг яг юу яагаад бүгднийг тэнцвүүлээд баланслаад одоо юу гэдэг яг гоё давс хожин тааруулаад те ингээд явахд бол бас те нэг жил мэлийн хугацаа ирэхэд бол шаардах байхаа гэж бодож байна. Гэхдээ яг хүн болгонд ондоо. За тэгээд энэ үнийг яг тэгтээ бол миний талаас зөвлөгөө хэлбэрээр хэлэхэд яг энэ үнийг л ерөөсөө даагаад одоо явах юм бол таад ашигтай байгаа шүү. За тэгээд дээрэс нь нэмэхэд одоо миний энэ оруулж байгаа хичээлүүд таад ерөөсөө л юу яах хэрэгтэй. Миний энэ зааж байгаа юм их л ерөөсөө яг яс бүгднийг сураад те тэгээд явахд бол болно. За тэгээд би та хэдэд заах юм аа бол яг хаана ямар үед нь яг яаж заах вэ гэдэг бол тооцоод тэгээд төлөвлөгөө гаргаад явж байгаа учраас ерөөсөө ямар нэг юм тэнд алдагдууллаа гэж ерөөд бол бодох хэрэггүй те. За тийм ээ. За тэг гүнзгий ихний хувьд бол энийг ингээд энэгээр бол ерөөхдөө ингээд онлайн хичээлүүд нь ингээд дуусчихж байгаа. Тэгээд яг нь дахиад бол слайд байгаа те зүгээр яг энэ чи би зүгээр дахиад нэг нэмэлтээр хийдвэ нэлээ гэж бодлоо. Тэгээд онлайн хичээл ингээд дуусчаад дараагийн одоо сүүлийн 2-7 хоног гэж байт юм уу те. Тэр явд нь бол байнга нөгөө сэтгэл зүйн талаас одоо тухайн трейдийг яаж хийхтэй оруулчаад ямар байдаг вэ? Оруулах юм төлөвлөлтүүд ямар байдаг вэ? За тэгээд чарт дээр яг одоо миний удахгүй заах гэж байгаа те. Энэ шингэн төлөвийн аргачлалаар явахаар бас их юм болно тэгээд чинь. Тэр талаар бол та хэд заа. Тэгээд энэ сард сурчаад за дараа сар дахиад үргэлжлүүлээ сурах гэж байгаа юмст бол ерөөхдөө дандаа кейс стадигаар ерөөхдөө бол заагаад явчихна. Тэгээд кейс стади гэхээр ерөөхдөө одоо сүүлийн 2-7 хоног зааж байгаа юм чинь тэгээд ерөөхдөө заа чинь тэгээд тэрний дараагаас дахиад нэмээд бол те бас ярилцаад бас заалуулах юм хүмүүс гарч ирэх байх гэж бодож байна. За тэр бол тийм байна. Тэгээд одоо support assistance гэдэг дараагийн слайд руу оръё. За тэгээд энэ слайдд бол та хэдэд ерөнхийдөө support resistance гэдэг зүйлийн талаар арай жоохон дэлгэрэнгүй хэлбэр тайлбарлаж өгье гэж бодлоо. За support resistance гэдэг маань ерөнхийдөө хамгийн их анханд бол хүмүүс ингэ сураад явцдаг. Нэг шугам байдаг гэж боддог. Гэтэл яг бодит байдал дээр энэ бол айгүй хамгийн ашиглахад энгийн бөгөөд хамгийн ашигтай аргачлалуудын нэг байдаг. За тэгээд энэ аргачлал маань гүнзгий төвшөнд арай нэгтэй жоохон юу яагаад хэлэхэд бол support resistance-аа бол ерөнхийдөө зурчин тийм. За тэгээд өөрсдийнхөө ашиглаж байгаа аргачлалаас хамааруулаад зурхтаа. За тэгээд энэ чи юу гэсэн бэ? Нэг хаах ханшаас одоо тийм candlestick нэг хаах ханш дээр одоо week дээр нь тавих хүмүүс бол нэг хаах ханш дээр нь тавьд юм уу? За тэгээд нэг тиймэрхүү хөдлөөр ерөнхийдөө тавьдаг. Тэгээд chart-ийн хөвчлэн том цаг дээр ерөнхийдөө тавьвал хамаагүй зүгээр тийм. Том цагийн support resistance бол хамгийн ашигтай байдаг тийм. Хамгийн их буцалт хийсэн хэсэг дээр ерөнхийдөө тавина гэдэг чинь бас энэ бас нэг тийм юутай байгаа. Тэгээд сүүлний оройн цаг гэдэг энэ бол түрүү ярьсан гэдэг. Иймэрхүү байгаа. Юу бас хугацаа тийм одоо спорт resistance ерөнхийдөө нэг газар зураад тавьчлаа. Тэгээд тухайн газар ерөөсөө очиг удсан байлаа ч гэсэн хугацаа их байх тусмаа ерөнхийдөө очиод буцах магадлал их байдаг. Тэгэхээр бас нэг талын нэг энгийн бөгөөд ашиглахад амар арга болчихж байгаа. За тэгээ тийм ээ. За тэгээ энэнийг одоо чарт дээр хэдүүлээ бас яаж зурх талаар харъя те. Энд чи би нөгөө Great British Pound USD ослыг бол ерөөхдөө бол гаргацсан байна тэгээд. Ингээд шууд monthly руу ороод те. Одоо ингээд ерөөхдөө бол харлаа. За тэгээ одоо сүүлийн хэдэн жилүүдийн 4 жил бол энэ хавцаа ингээд те. Сүүлийн нэг 4-5 жил нэг энэ хавцаа ингээд
хөдөлгөөн бол хийц харагдаж байна. За тэгээ өмнө нь бол те энэ чинь ингээд нэлээд дэш доош савлгаатай явж байгаа. Энэ чинь бол бас нэг 4-5 жил хийсэн байна. Бүсүүдийн бол ингээд хараад явчихж байгаа. За тэгээд спорт assistant тавихтаа бол те хамгийн их очоод буцалт хийсэн бүсүүдээс ерөөхдөө бол энэ чинь ингээд те заавалчгүй нэг тийм аим нарийн барь явах гээд бүр тэгж те ингээд хамгийн доод энэ үнцэг төр тавьчихаар бас нөгөө нэг бусдын нүд нь хүрэхгүй те. За аль нэг газар энэ ч юм уу тавьлагт өөр бусдын нүд хүрэхгүй байх юм бол зөвхөн бүгднийг нийлүүлж байгаа те дундж нь болж байгаа. Нэг энэ хавцаа ч юм уу ингээд тавьчихдаг байна те спорт assistant. Тэгээд ерөөхдөө бол ингээд тавиад яваад байна. Эхнээс нь ахуулаа за энэ чи бол энэ чи байна те. Ингээд тавьж. За тэгээд тавьсныхаа дараа араас нь өөрөө бол бас тэрийг харах нь шүү. 50 дуусны дараа за энэ ч нэг ингээд нэг хитэн пипчүүд тий доошгоо энэ чэнэс доошгоо тий нэг 234 пип доошлсон байна. За энэ ч болохоор нэг 100 пип доошлсон байна тий. За тиймэрхүү байдлаар ер нь юунууд хурж ирэхэд нөгөө нэг хослын маань энэ ханш нь одоо нэг чин доошгоо бууж ирээд хүрлээ гэхэд ерөөхдөө доошгоо тий таталт хийлээ хаана очиод тэг хамгийн ихтэй хаана суналт хийгээд тэгээд тэнцнээсээ дэвшлэх нэ гэдэг хэмжээг бол өөрсдөө гаргачихсан. За тэгээд ерөөхдөө бол ингээд тавиад байна. Спорт assistant. Тэгээ өөрөөр яг хав та хэдийн өөрсдийн яг ямар хөө арга ашиглаж байгаа нь бол би бас сайн мэдэхгүй. Гэхдээ хүмүүс яг өөрсдийнхөө ашиглах аргачлалаас хамаарат спорт assistant тавиад явчихдаг. Одоо юу гэдэг зарим хүмүүс нь жил болгоны нэгд хаагдах ханш төр ч юм уу тавьчихдаг те. За тэгээд тэрүүнийг яг харъя гэх юм бол одоо жишээ нь хамгийн энэ те энэ одоо хэдэн он байна? 13 оны одоо нэгдэх ханш нь бол хаана байсан байх нь? Яг нэг энэ хавцаа те. Энэ хавцаа нэгдэжсэн байх нь те. За тэгээд 13 оны хаагдах ханш нь бол энэ доор энэ ч бол ирээд. За энэ вик бол зүгээр хамгийн доор очсон хэсэг. За энэ кандлийн маань энэ хар кандлийн те доошоо явж байгаа кандлийн бол доод цэгийнх нь энэ юу өнцгийнх нь дөрвөлч нь ерөөд бол хаагдах ханш нь хэлчихдэг байна. За тэгээд энэ чэнэс бол юу харах вэ гэхээр тухайн хүмүүс бол те энэ аргачлалыг ашиглахдаа ихэнхдээ нэг иймэрхүү өмнөхтэй 4-5 жилийн хугацаанд ингээд дээшээ доошоо бол нэлээд хөдөлгөөн хийсэн консолидейт хийж байгаа нөхцөлд энэ аргыг ерөөд бол ашигладаг. За энэ аргыг яагаад ашиглахаар ашигтай байдаг вэ гэхээр мэдээж хэрэг тухайн жил дуусаад те дараа жил ингээд явж байхад бол чартын нэгж маань өмнөх жилийнхаа нэгж байгаа хаагдж байгаа ханш болон за өмнөх жилийнхаа хамгийн дээд зэг доод зэгийг бол ихэвчлэн юу чухалчилж үздэг. За тэнгуү тэрэн дээр нь толгуурлаад манай одоо те туршлагатай трейдерүүд ерөөхдөө спорт assistant ингээд нэг иймэрхүү байдлаар ашиглаад явчихдаг байгаа. За тэгээд хамгийн наацхан жишээ бол нэг иймэрхүү байна. Тэгээд өөр одоо яг зүгээр хамгийн өөрөөр ашиглая гэдэг юм бол хамгийн дээд зэгтэй юу гэдэг хамгийн доод зэг гэдэг хамгийн доод зэг гэдэг ингээд ерөөхдөө бол тавьчихж байгаа. За тэгээд эн чинь бол угаасаа яг модл юм чинь тэгээд шууд ингээд дээд зооцгийн тавиад нэг юу аахгүй. Гэхдээ бол яг харж. За тэгээд энэ ч бол тухайн жилийн хамгийн дээд зэг гэд байж байна. Энд ч тавьчлаа. За тухайн жилийн хамгийн доод зэг гэд байж байна те. За тэгээд манай юуны трейдерүүд өгдөө. Өнгөрсөн жилийн ханшаас давчлаа ч юм уу те одоо юу гэдэг. Өнгөрсөн жилийн хамгийн доод зэгийг бол даваад явчлаа. Одоо энэ чинээс бол шууд сел хийсэн зүгээр юм а гэсэн дүгнэлтийг тавьдаг хүмүүс бол бас байдаг. Өнгөрсөн жилийн хамгийн хай ба дээд зэгийг давчлаа тэнцнээс гарах уу. Дэшээ явах уу гэсэн тийм дүгнэлтүүдийг бол тавьдаг. За тэгээд нэг тиймэрхүү. За тэгээд өөр спорт assistant-тэй би одоо та хэд нэмээтэй энэнийг одоо өөрөө яаж ашиглахаар нь ерөөсө толгоогоос ажиллуулаад те тэрийг бол асууж болно. Тэгээд би тэрийг харж байгаа боломжоор өөрийнхөө мэддэг чадлаараа тэгээд хэлээд өгнө гэж бодож байна. Тэгээд та хэд юугаараа Telegram чат дээр ч юм уу эсвэл мэйлээр ч юм уу мэдэхгүй юмудаа тэгээд асуугаад яваарай. Ерөнхийдөө спорт assistant нэг иймэрхүү байна. Тэгэд энүүнийг бас юун дээр хажуу тийшээ юунд channel үүсэж яхад бол тавьчихдаг. Тэ channel одоо юу гэдэг. Тренд чинь бол яг ингээд нэг юугаараа ташуугаар явчихдаг. За тэгээ яг зарим тохиолдолд хажуу тийшээ явж байгаа тий зүгээр хажуу тийшээ тэлээд явж байгаа зүгээр
channel бол байдаг. Тэгээд энэ чинь бол спорт хийсэн зүйл давхар одоо үүрэг бол гүйцэтгэждэг. Тэгээд юу тэр маань одоо юу гэж яах вэ гэхээр одоо мэдээж их 5 жилийн дотор бол хамгийн доод зэг те. Тэгээд дээрэс нь нэмэх спорт assistance тэгээд юу гэдэг тиймэрхүү ягаар нэг 2 3 үүрэг гүйцэтгээд явчихдаг. Тиймэрхүү аргаар бас ашиглаж болдог байгаа. За тийм ээ тэгээд буцаад слайд руу оръё. Ерөнхийдөө бол спорт assistance спорт маань тэгээд эвдэрхээр resistance болдго юм уу те. Тиймэрхүү бол энэ хоёр бол хоорондоо харилцан холбоотой байдаг. За тэгээд дараагийнхаа юу руу оръё. Одоо энэ чинь ингээд session цагууд гэдэг та хэд ерөнхийдөө нийлээд өгч гэж бодож байна. Тэр нь юу вэ гэхээр ерөнхийдөө бол дэлхийн одоо те нөгөө одоо энэ чарт дээр явагдаж байгаа энэ юуны маань арай бага цаг руу орууллаа гэхтээ өдрийнх нь одоо нэг тэдээс нэг өдөрт 3% байгаа л за тэгээд тухайн 3% болж байгаа цагаа ерөөхдөө бол session буюу одоо бирж нэг ханш нэгтгэх одоо юу гэдэг тийм цаг гэдэг ерөөхдөө хэлцдэг. За тэгээд тухайн цагууд нь бол 3% очдог. За тэр нь бол Asian session, тэгээд London session, New York session гэдэг. Тэгээд Азийн бүсийн бирж нэгтгэх цаг. За тэгээд Лондон бүсийн, тэгээд Европын бүсийн бирж нэгтгэх цаг. За Америк буюу New York хотын тийм New York бүсийн бирж нэгтгэх цаг гэдэг. За энэ цагуудаар бол юу болдог вэ гэхээр хувьцааны бүхэл салбаруудын тийм юуны үйл ажиллагаалаар илүү жоохон юу юутай хөдөлгөөн ихтэй болж эхэлдэг. За тэгээд тэрнийхээ дагуу одоо өөрсдийн гэсэн тийм аршин байт юм уу юу гэдэг өөрсдийн гэсэн хөдөлгөөнийг бол чарт дээр бол үүсгдэг. За тэгтээ бол байнга тийм байхгүй. За тэгээд хажууд нь бол яг Монголын цагаар бол би чинь та хэд ойлгомжтой байх боломжоор ингэ бичсэн байна. Өглөөний үүрээр нэг 4-өөс өдрийн 12 цаг үед юм уу те. Тэр хооронд бол Asian session үүсдэг байна. За тэгээд Asian session яг хоо юугаар биччихэ энэ чинь. Одоо юу гэдэг хамгийн та хэдэд харуулхад хэвтэйхэнтэй ойлгохоор жишээ юу вэ гэж нэсээ харъя. Тэгээд Asian session-ыг юу яадаг шүү. Дөрвөлжин тэгшинцэг дотор ерөөхдөө бол оруулаад ерөөхдөө тэмдэглээд тавьчихдаг. За тэгээд тэрнээсээ давж гараад тэгээд буцаад дээшлэх үү эсвэл үгүй юу гэдгээс нь хараад ерөөхдөө бол трейд дээр зарим хүмүүс оролцдог. За тэгвэл нөгөө маркет маань ерөөхдөө бол улирлал болгон те өөр хэлбэрээр хөдөлдөг учраас юу гэдэг тэрийг нь бол өөрсдөө тэгээ те улирлалт нь яг ямар хоо одоо ер нь чарт дээр харах юм шиг нэг монтлын дээрээс ч юм уу за дэйли дээрээс сүүлийн хэдэн сар ямар хөдөлгөөн хийсэн энэ жил ерөнхийдөө чартын маань өөрийнх нь за хараш ямар хөө те тэрнээс нь хамгаалж байгаа гэж бодож юугаа тэмдэглээд явчихдаг байгаа. За тэгээд та хэдэд гайгүй харуулах жишээ маань одоо ямар хөө харагдах вэ гэхээр нуурын чинь гурван зэрэг хайтайх харуулж байгаа. За энэ чинь зүүн дэд булангаас insert-ээс ерөөхдөө бол shapes гэдгээс төрсөн авчна. За тэгээд энэ чинээс нэг энэ хавцаач үүд юм уу. Ерөөхдөө бол ингээд энэ хоорондох одоо хөдөлгөөн одоо Монголын цагаар үүрийн 4-өөс өдрийн 12 хүртэл бол нэг иймэрхүү дүрстэй те яг энэ дөрвөлжин дотор ерөөхдөө бол хөдөлгөөн явагддаг. Бүх аль ч өдрийн те энэ дөрвөлжинг бол ингэж авч байгаа энэ ч авчаад тавьсан ч болно те эсвэл ингэ авчаад тавьсан ч болно те. За тэгээд тавихтаа бол дэд дотлын нэг тухайн орж байгаа юуных нь энэ юу оруулаад тавьчихна. Дэд өмнөх хай болон логуудын тий тавирлаад ингэ тавьчихдаг бахнэ. За тийм байна. Тэгээд Asian session дээр бол жижиг хөдөлгөөн гэдэг гэсэн тий дэшид доош ингэ консультейт хийж гэнэ. За тэгээд яг хөө дараагийн цаг London session 12 цагаас оройн 8 цаг хүртэл Монголын цагаар тий ерөөхдөө бол нэг сешн 8 цаг хугацаатай үйлчлэнэ. За тэгээд энэ ч яаж яах гэсэн чинь London session ч бол яг хуу ярихтаа тий ерөөхдөө ихэнх трейдерүүд ярихтаа бол дэшиг өсчдөг цагаар гэж ерөөхдөө бол ярьдаг. За тэрний дагуу бол энэ ч ингэдэг нэг өсч юм уу тий хөдөлгөөн ажиллагдсан байна. Энэ ч болохоор өсчүүд буцаж буугаад энэ юуныхаа Asian session-ийнхаа ловыг очиж юу яагаад тий викер одоо юу тий стоп лоссуудыг дарчаад буцаж одоо дээшээ хөдөлсөн байдалтай харагч. За тэгээд энийг яг Лондон сешн ахиад нэг юугаар тэмдэглэж тэ. Одоо нэг эндээс
London session ч одоо үүд дээ. Иймэрхүү ч юм уу. За нэг иймэрхүү. London session үсээ ерхэд бол ингээд дээшээ үсэх хэлбэр ингээд юу гаргачихдаг. За тэгээд бас нэмэлтээр та хэд бол яг хөө day trade хийж байгаа хүмүүс өмнөх өдрийн high болон өмнөх өдрийн low-уудыг бас харж байгаа тий. Яг түүхээр бас доошгоо очиж нөгөө high тестэлт доошгоо очиж нөгөө low тестэлчээд буцах ч юм уу эсвэл дээшээ очиж өмнөх өдрийн high тестэлчээ буцдаг бас тиймэрхүү тохиолдол байгаа. За тэгээд энэ саяны хэлсэн high low одоо нөгөө шалгадаг юм маань бүх цаг дээр ерөөхдөө бол үргэлжлэнэ. Daily дээр ч үргэлжлэнэ, weekly дээр ч үргэлжлэнэ. За тиймэрхүү байгаа. Тэгээд түрүүний хаягаар орё. За энэ ч бол ингээд London session үсээд өдрийн 12 цагаас орой 8 цаг хооронд бол ингээд тийш ингээд явчихдаг байна гэж болгож байна. За тэгээд яг New York session дээр бол оройны 20 цагаас өөрийн 4 цаг хүртэлтэй ерөөхдөө жоохон доошхно. Тэгээд энэ ослол төр бол USD тал руу ч юм уу тэ энэ чинээс ингээд хол доошлт явж байгаа л харагдаж байгаа. За хэд insert гээд цаг нь бол яг би нэг амар энэ дэр бол яг бүр ингээд нарийн баримжаалахгүй. Гэхдээ яг Монголын цагаараа тэгж харалтаа гэд юу яачих вэ? За одоо энэ чинь London session тэ. Юу гэдэг нэг 8 цаг хугацаатай. Нэг иймэрхүү байдлаар бол ингээд явчихдаг байна. Энэ 3 цаг маань. За энэ хэдийг ингээд ерөөхдөө бол тайлбарлалчлаа. Тэгээ бас та хэд бас яг энэ үнийг бас зүгээр яг мэдчих зүгээр гэж одоо тайлбарлаж байгаа. Тэгээ яг ингээд хэлээд дуустай дараа бас тэ энэ маань ингээд дараагийнх нь өдөр ингээд харсан чинь доошоо ингээд London session дээр дээш ингээд явахгүй тэ. Ясна ингээд нэг дээшээ доошоо юм шиг тэ холимог байна. За энэ бол нэг иймэрхүү байгаад байгаа. Гэхдээ яг зүгээр та хэд мэдлэг болох үүднээс тэ нэмэлтээр мэдлэг болох үүднээс ингээд оруулчаа гэж үз. Тэгээ дараагийн удаад ингээд явах уу тэ. Нөгөө трейдерүүд ингээ хооронд ярихтаа Asian session, London session, New York session одоо тий тэр session дээр одоо тэгж хөдөлсөн гэдэг ч юм уу тий тиймэрхүү байдлаар ярьдаг учраас яг оруулж иж бодлоо. За тийм. За тэгээд дараагийнхаа слайд руу. Ер нь энэ сургалтаар ингээд та хэдэд голн тий нөгөө market manipulation гэж юу гэдэг вэ? Liquidity буюу шингэн орон зай гэж юу гэдэг вэ? Ерөнхийдөө тэрнийхээ талаар одоо жаа ярьж эхлэе. За тэгээд энэ ч бол онлайн юм явж байгаа учраас онлынхаа юмаа тайлбарлаа. Тэгээ араас нь бас нөгөө тань чарт дээр та бүхэнд бас тий жишээтэй ингээд харуулад явчих гэж бодож байна. За тэгээ энийг юу ч эхнээс нь авахлаа харъя. Дэлхийд нийт ерөнхийдөө бол нэг 10 сая трейдер байдаг гэсэн судалгаа бол байт юм байна. За тэгээ та бодоод үзээрэй. За тэгээ тэдний 80% нь ихэнхдээ энгийн таамаглахад амар арга ашигладаг юм байна. Та хэд өөрсдөө бас яг бодоод үз. Одоо бид хэд их ашигладаг нэг хамгийн энгийн наацхан Fibonacci ч юм уу тий юу гэдэг юунууд байна шүү дээ. Gartley butterfly trend одоо юу гэдэг daily star hammer гэл тэмхүү аргачлалууд байдаг те. Тэд нарыг яг хэдүүл ингээд хараад үзсэн бол хэрэгтэй энгийн. За чи яг хамгийн наацхан зүгээр Fibonacci дээр тайлбарлаж байна. Энд чи бол би ингээд нэг юу зурлаа те. Retracement зурлаа, Fibonacci retracement-ийг зурчлаа. За тэгээд энэ чи хамгийн доод ихэнх хүмүүс нэг 61.8 ч юм уу те. Сүүлийн 50 дээрээс бол авч ордер тавьж чад ордог байгаа шүү дээ тий. За тэгсэн чи тухайн тэр одоо 10 сая хүнээс тий доотлол 8 сая хүн нь бол энэ аргыг ашиглаад тий энэ аргыг мэддэг баг. За тэгэд 8 сая хүн маань энэ чинь ингээд өөрсдийнхөө ордерыг яг тухайн одоо 1.24 652 гэсэн Fibonacci 50 гэсэн цаг дээр тавьчлаа. За 1.24 035 гэсэн Fibonacci 61.8 гэсэн цаг дээр авч тавьчихдаг юм байна гэд ерөөд бол ойлгож байна. За тэгээд уг арга нь ерөөхдөө бол таамаглахад амар те бид уг аргыг ашиглан хаан тэд ордер оруулж байгааг харж болно гэдэг. За тэгээд энэ одоо улаан нар тэмдэглэсэн 50 болон 61.8 гэдэг бүс маань ерөөхдөө бол миний яриад байгаа тэр шингэн төлөвийн бүс байна. За тэгээд яагаад шингэн төлөвийн бүс вэ гэхээр тухайн энэ ч бол та хэд өөрсдөө бодоод үз. Яг энэ хоёр цэгтэр тухайн 8 сая хүн ингээд ордер оруулсан гэдэг бодоод үз. Тэгэхээр энэ хэсэгтэр бол нэлээд их ордер байгааз одоо 61.8 ч юм. За яг энэтэй адилханаар бол өөр бас янз бүрийн аргачлалыг одоо бидний одоо тий түгээмэл ашигладаг тэр аргууд бол бас яг нэг иймэрхүү байдлаар ордер тавьчихдаг. За тэгээд тэр ордерыг бол ингээд нэг иймэрхүү байдлаар таамаглалцдаг байна. За тэгээд эн чинь бол ойролцоогоор хэд үдээ юу нэг 3000 4000-ад ордер лоттой тий 3000 4000 волюмтай
лоттой ордер ингээд нэг чи байж чинь тэгээд тухайн одоо жижиг 8,000 хүн маань одоо өөрсдийнхөө ордер оруулаад ингээд тавихаар бүгдрээ тэд нар ч одоо нийлэхээр тэр лот нь бол нэг 2-3 мянган хэмжээний лот болчтой байна гэж ойлгож байна. За тэгээ энэ ч мэдээж хэрэг тавьж байгаа хүмүүсийн стоп лосс бол базаргийн доор те хэд нэг 20 пиплэгт нэг 24452 гэсэн одоо бүсд бай гэж бодъё те. Энэ ч юм уу. За энэ ч ингээд нэг за энийг нэг стоп лосс гэж арай нэг жоохон юуг нь адилхан болгоод өгчөө. Стоп лосстой ерөөдөө адилхан болгоод өгч те. Энийг нэг арай жоохон нарийнхан болгоод энийг нэг арай жоохон иймэрхүү болгоод. За тэнгуут л одоо ингээд нэг арай нэг стоп лосстой ерөөдөө бол төстэй харагч те. За тэгсэн чинь ингээд тухайн хүмүүсийн маань стоп лосс энэ ч байж идэг бахан. За ордер нь бол ингээд энэ ч байж идэг бахан те. Энэ улаан дэдлийн бүдүүн улаан бол ерөөдөө бол шингэн төлөв гэж яриад байгаа. За ягаад шингэн төлөв гэхээр дахиад нэг нэмээд тайлбарлалчээ. Ерөөдөө ихэнх одоо түгээмэл ашиглагддаг арга дээр хит олон хүн хурц ирээд одоо яг тэр аргаа хэмжилтээ хийнгүүтлээ авж тавьсан тэр хэсгийг одоо тий тухайн дээр одоо нэгж одоо энэ спорт ч гэдэг юм уу resistance ч гэдэг юм уу тий тэрнтэй адилхан байдлаар одоо энэ шугам одоо энэ хэсгийг бол ерөөдөө шингэн төлөвөө гэж хэлдэг. Тэгээ ягаад тэгэхээр энэ хэсэг дээр маш олон их хэмжээний ордер ороод юу ячдаг битүүлэгчдэг. За тэгэхээр энэ ч бол 5,000 лоттой ордер байлаа. За тэгээд энэ ч доор нь стоп лосстой. За тэгээд тэр маань одоо шингэн төлөв рүү шилжчихэр тийм ээ. Маркет маань өөрөө бол ингээд дэше доош бол өгцөн хөдөлгөөн хийхтэй. Ерөөдөө бол энэ шингэн төлөвийг бол хамруулдаг байна. За тэгээд яагаад хамруулдаг вэ гэхээр тухайн энэ ч ингээд орж ирж явж чод тий одоо юу гэдэг. Бид нар бол бүгд л яг энэ гүнзгийх нь Fibonacci ашиглаж үзсэн баг тий. Авиачлийн 50 дээр ч юм уу 61.8 дээр тавихад ингээд ихэнх тохиол очиод нэг стоп лоссыг дарчдаг. За тэг өөр ямар ч арга ирэхэд ашиглаж исэн. Яаж ичаал явчихвал стоп лосс яг хөрөнгөтлөө буцчихдаг штеп нэг тиймэрхүү хөгжилтэй үед их байдаг. Тэгээд яг хоо тэрийг л одоо би ингээд тайлбарлаад байхгүй. Тэрнтэйгээр ерөөхдөө тэрний одоо ерөөхдөө гол учир нь энэ юм байна л гэж одоо ойлгох хэрэгтэй. Нөгөө маркет монополи дээр боيو институционал те одоо компани одоо том хэмжээний мөнгөөр трейд хийж байгаа тиймэрхүү институционал трейдерүүд бол одоо энэ нэг бол харахад бол те нэлээ юу гэдэг ашигтай байдлаар бол харагдах нь шүү дээ. Энэ одоо шинэ төлөв одоо энэ ордер нэлээ хүмүүс 3-4 мянган оруулсан байгаа ордер маань бол тэгээд та хэд бас өөрсдөө бодоод үзээрэй. За тэгээд яг хуу дахиад энэ 61.8 дээр орж байгаа хүмүүс бол бас нэг дахиад доош шүү те нэг 20 пип зайтай ингээд стоп лоссо тавьчихдаг байх нэ. За тэгсэн чинь мэдээж хэрэг маркет маань бол зүгээр байж байгаад бол дээшээ доош явахгүй. Эхний ээлжинд бол тухайн шингэн төлөвийн одоо энэ юутай энэ ордеруудыг явуулчих хүрээд за тэгээд тэр хурж байгаа тэр мөнгө маань бол зөв зөв тийш алуулахгүй шүү дээ. Мэдээж хэрэг тэр мөнгөнийхөө тусламжтайгаар те шингэн төлөв үүсгэчихэд тэг хүчээ аваад ирэхэд бол дээшээ доош гэж савлж тэг буцаж өөр тийшээ хөдлөх юм. Нэг зүгээс одоо юу маань яг энэ Fibonacci юу байхгүй зүгээр нэг юм хоёр шиг ордог байлаа л гэж бодоход нэгч маань энэ чинээс ингээд дээшээ өгцөн өсгөхөд энэ хоёр газрыг бол те юу гэдэг очиж хөрсний дүнд их хэмжээний волюм авч те одоо өөрхөн хүчийг хэсгэсний дүнд ерөөдөө ингээд дээшээ явдаг ч юм уу. За одоо нэг юу маань дээр үлэхэд энэ хоёр явчих энэ стоп лоссын триггер хийж тухайн хэдэд 8,000 хүний ордер ч юм уу. Тэд нарыг нь ерөөдөө бол ингэж триггер хийх байдлаар маркет маань бол өөрийн одоо дэж доош явах тэр одоо хүч одоо моментум гэж ярьдаг. Моментум бол гаргаж авдаг байна. За тийм ээ. За тэгээд яг хуу их тохиолдолд Fibonacci дээр үрж стоп лосс дээр үрждэг те. Ингээд нэг юм ал яриад ингээд давтаадах ингэж бодож байгаа яг хуу. Нөө мэдэхгүй байгаа ойлгоогүй хүмүүст нь өстэй хэрэнгүй ойлгох бүднээс ингээд тайлбарлаад байгаа. За тэгээ нэг тиймэрхүү байдаг байна. Ингээд энэ нэг яхаар яагаад бидний стоп лоссыг те бид нар ингээд нэг баахан трейд ингээд юу яаж байгаа нэг шинэ арга сурч авчиад юу гэдэг хэмжээд ингээд ордер оруулаад тавьсан чи яагаад заавалчгүй яг тэр нэг ордер тэр хурж ирээд яг нэг стоп лосс тэр хурчин гүтлээ буцчаад байдаг вэ гэхээр бол бас ийм учиртай байна. За тийм байна. За тэгээд яг хөө тэгэхээр тухайн 8 сая хүний оруулсан ордер мэдээж их хэмжээний мөнгөний орсгол үүсгдэг гэдэг. За тэгээ иймэрхүү байдлаар одоо ерөөд бол гүнзгий төвшин тайлд бол хичээл ингээд зааж байна. Тэгээд
нэмэлтээр бол одоо ингээд төрөний яг удаан ганц Fibonacci жишээ нь бол ерөнхийдөө чартын бүх аргачлалд ерөнхийдөө хамааралтай. Ямар л аргачлал тий. Одоо жишээ нь энэ ч бол зүгээр өмнөх энэ хоёрын энэ одоо энэ өмнөх хоёр одоо энэ хай биш шүү дээ. Энэ хоёр хай дээр ингээд авчиад юугаа спорт системцээ тавьчлаа гэж бодоход энэ ч бол бас тий яг тэр нэг хурж ирээд ингээд брейк хийгээд юу гэдэг тухайн тэр одоо за бас тэгэхээр нэмэлтээр хэлэхэд бол ихэнх нөгөө нэг юуны retail trader гэж ярьдаг. Одоо ерөөхдөө бид нарын одоо юуны судалдаг те. Ерөөхдөө бол яг монголчууд бишээж болон зөвхөн гадаадын ихэнх одоо юунууд бол анханасаа судлахтаа ингэ судалдаг баг. Одоо ингэ байгаа хай байна те. Өмнөх хаяа ингэ давчлаа. За тэгээ дээшээ гарлаа ингэ яасан тохиолдол ерөөхдөө бол бай хийдэг те. За эсвэл байгаа лоо байлаа гэж бодоход тэрийг ингэ хурж брейк аут хийлээ. За тэнцэнэс бол сел хийдэг ч юм уу те. Тиймэрхүү юунаас сурдаг. За тэгээ түрний Fibonacci-тайгаар адилхан бол тухайн хүмүүсийн тиймэрхүү аргыг ашигладаг хүмүүсийн бас стоп лоссыг авчиж нөгөө нэг хэмжээний лото маркетинг бол хөдөлгөж байдаг байна гэж ихэд ойлгож байна. За тэгээ сэтгэл зүйн талаас бас яг одоо энэ чинь ингээд чартаа ингээд ямар ч индикаторгүй ингээд naked trading гэж гэдэг юм те. Ингээд зүгээр ингээд харлаа гэхэд энэ чинь нэг иймэрхүү хүмүүсээ те ийм хэлбэрийн төрсөөсөө бууж явж байгаа. Тэгээд тэгснэ дахиад гарч ирэнгүүтлээ. Нөгөө ерөөхдөө бол энэчнээс нэг энэ хавьяас нэг орсон ч хүмүүс байна да тийм хадгалаад нэг явж байгаа ч юм уу. Тиймэрхүү хүмүүсийн стоп лоссыг бол дахиж гарч ирээд ингээд триггер хийж байгаа нь харагдаж байна ч бол яг хоо. Яг энэ хавцаа бол их олон хүний стоп лосс байгаа гэж ойлгож байна. За ягаад тэгэхээр энэ чинь нөгөө яг хоо спорт resistance талаас ярих юм бол бас тэ нэг юу гэдэг 2-7 хоногийн хугацаанд ч байд юм уу юу ягаагүй эвтрээгүй тийм resistance хэсэг байгаа тий. За тэн дээр үржээ тест хийх нүг. За тэгээ зарим хүмүүс маань бол стоп лосс арай жоохон дээрч тавьдаг юм тий. Энэ хоёрын хавцаа бол ингээл хүмүүс ингээд энэ хоёрын хооронд ингээд баахан стоп лоссууд тавьчихдаг байна гэж ерөөхдөө бол ойлгож байна. За тэгээ market manipulation хийдэг market maker-ууд бол хурж ирээд тэгээд чинээс бол нэг огцсон мэн ингээд хөдөлгөөн хийж байгаа шүү дээ. Огцсон. Энэ огцсон хөдөлгөөнүүд чинь бол ерөөхдөө бол market maker-уудын хөдөлгөөн гэж ерөөхдөө бол яригдаад байна. За тэгвэл зарим тохиолдолд бас яг энэ хөдөлгөөн биш байдаг. Тэгвэл зарим тохиолдолд бол мөн байдаг. Яг consolidation бол яг одоо нэг retail trader-ууд л нэг жоохон баг зэрэг дэж доош болгож байгаа юмуд байгаа. За тэгээ тийм байна. За тэгээ өөрөөр одоо та яг яаж тайлбарлах яах юм бол та гэхдээ яг одоо ингээд юу хийж байгаа те ингээд тайлбарлаад явахаар бас нэг юу яаж байгаа. Яг энэ хэсэг дээр за яг би өөрийнхөө талаас те энэ мэдлийг аваагүй байхдаа яг яаж энэ дээр трейд хийх байсан бэ гэдэг яг бодоод үзье те. За би энэ хавцаанаас сел хийсэн байлаа. Яг position trade хийдэг хүн байлаа гэж бодоход миний одоо стоп лосс маань доош ашигтай яваад байлаа гэхэд би бол стоп лоссоо доош нь оруулаад харин жоохон нэмэх рүү оруулаад тавьчихнэ тий. За тэгээд нэмэх рүү оруулаад тавьсан байх хооронд маань бол чарт маань доош ингэж явж байгаад дээшлээд тий. За дээшлчээ буцаад ингээд энэ хавцаа ирчээд энэ хооронд бол би бас нэлээд стресстэй шүү дээ. Ингээд чарт маань ашигтай явж байгаа дээшлчихэр. За одоо яг гарах уу яг болох уу за одоо яг нэмэхтэй юм чи ингээ орхичдоо ч юм уу тий. За тэгээ буцаад буунготл за ашгүй одоо буулаач юм. Тиймэрхүү байдлаар бодоод байж онгот одоо нэг маркет манипуляшнууд маань ингээ шууд өгцөн ингээ тий. Энэчнээс энэ хавцаанаас татлаа дэш өслөө. Одоо юу гэдэг энэ огцсон ингээд нэг чигийн иймэрхүү огцсон хөдөлгөөн болвол юу ч чаа. За тэгээд огцсон хөдөлгөөнөө игээд маркет мейкерүүд юугаа авсны дараа болвол тий шууд огцсон буцаад буурдаг. Тэр ерөөхдөө бүтцээр нь бол хаана маркет мейкерүүд өөрсдөө хөдөлгөөнийг хийсэн байгаа. Ер нь бол ажиглаж авч болдог. За тэгээд энэ ч бол огцсон өслөө огцсон буурлаа тийм үү? Яг хурж ирчээд уурцсан. За нэг иймэрхүү байдалтай. За тэгээд арай жоохон ондоо жишээн дээр яг энэ ч бол төрөний юу чинь бас нэг арай нэг юутай тий. Жижиг хэлбэр харагдаж байна. Ингээд энэ хавцаа сел хийцээ стоп лосс яг энэ хавцаа гэж тавьсан байлаа гэхэд буцаахаа өмнө заавал тэр стоп лоссыг очиж одоо энэ нэг викер те авчаад буцаж бууж байгаа бол ихэд бол харж байгаа те. Тэнгүүтлээ буухтаа бол огцсон бас шууд хурдан буулсан байдалтай. Юу нэг иймэрхүү байдлаар бол маркет манипуляшн хийдэг нөхдүүд маань бол ажилтдаг байх нэ гэж ойлгож байна. За тэгээд өөрөөр яг том цаг дээрс ч гэсэн ингээд те weekly дээрс ч юм уу харлаа гэхэд бас байж лээ те. Энэ чинь энэ хавцаанаас сел хийгээд хүмүүс бол энэ хавцаа ингээд өөрсдийнхөө стоп лосс тавьсан байлаа.
буцаж хурж ирээд яг тэр өмнөх хаяасаа жоохон дээшээ даваад тий. Энэ хавцаа ч юм уу. Давж бол хэд үдээ. Дээшээ 30 30 пип ч юм уу дээшээ давж хүмүүсээ стоп лоссыг авчиж буцахтаа бол нэлээд өгцөн буурсан байгаа. За тийм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол энийг юу яасан гэж хэлж байна. За энэ харин огцон бууралт бол яг шууд утгаараа нөгөө эдийн засгийн үетэй бол хамааралтай. За энэ бол маркет мейкер хийсэн байна. За энэ бол зүгээр шууд эдийн засгийн юмс хамааралтай бууралтай гэж хэлж байна. За ягаад гэвэл энэ бол ямар ч тийм нөлөө байхгүй те. Хичнээн маркет мейкерүүд дээш нь татаж гисэн ямар ч байх боломжгүй. За таадвал чинь тэгээ бас ямар үедээ яхаа оруулал эрсдэлтэй ямар үед оруулал эрсдэл багтаа гэдэг бол өөрсдөө мэдж байгаа. За тэгээд энэ ч бол Америк нэгдсэн улсын юун дээр COVID-19 гэдэг юунаас хамааралтай огцсон уналт бол явагдсан байдалтай нэг юу гэдэг 3 сарын 8 3 сарын 15 тий 3 сарын 8-наас ерөнхийдөө нэг 20-ны оронд шууд нэг 2-7 хоногийн дотор ингээд огцсон бууралт бол хийцэн харагдаж байна. Тэгээд тухайн огцсон бууралт маань бол ерөнхийдөө чарт дээр тийм юунд гайгүй харагддггүй тий. Тэгвэл нүдэнд ингээ харахад бол нэг иймэрхүү дээ нэг буураад 50 буурч байгаа шүү дээ. Зүгээр зөв сүх гэл буурсан байдалтай. Тэмхүү байдлаар ерөнхийдөө харагдах юм бол эдийн засгийн бууралтай гэж харагдвал харж байна. За энэ нь бол бас эдийн засгийн бууралт гэхдээ бас тий дээшээ буцаж өсөөд энэ юугаа баг зэрэг авсан байгаа. Энэ хавцаа тий баг зэрэг market manipulation хийж нөгөө ерөнхийдөө бол трейдерүүд харж байгаа за буурахаар байна тий гэдэг эхлэнгүүтэл нүүдүүлч нөгөө их лотоор ороод эхэлдэг байна. Сел хийгээд эхлэх нь тийм ээ. За тэгээ маркет маань ерөөхдөө хэрэг хэмжээний бай хэрэг хэмжээний сел хийхээс хамаарат ерөөхдөө дээшээ доош хөдөлдөг. Тэгээ тухайн хүмүүсийнх нь байерууд их вэ нүү селерүүд их вэ нүү гэдэг. Тэрнээс нэг. Энд ч бол манай спорт хийсэнц гэдэг хүмүүс маань бол энэ ч их хөвчлээ. Спорт хийсэнц тавьсан байгаа ах тийм. За тэгээд ингээд спорт хийсэнц тавьчаад байж хат бол энэ ч buy stop байд юм уу? Sell stop байд юм уу те. Одоо стоп болон лимит ордрууд бол ингэж ингэж байж байгаа. Тэгээ дээрээс нь стоп лоссууд бол байж байгаа гэж болох ингээд. Зүгээр ингээд ерөнхийдөө бол энэ аргачлал маань ингээд толгоонд өөрөө ингээд яаж юу ахаар вэ те. Сэтгэл одоо юу гэдэг сэтгээд одоо яаж хөдлөхийг нь бол бүтцийн тийм хөдөлгөөн одоо хийх ёстой. Тиймэрхүүг бол урьдчилан хараад те. За тэгээ тэрэн дээр нь бол дүгнэлтээ трейд хийх тиймэрхүү аргачлал байгаа гэж юм ойлгож болно. За тэгээд ерөөхдөө бол ордруудаа ойлгосон. Стоп лоссууд бол ерөөхдөө ойлгож байгаа юм байна. За тэгээд өөр айтайхан тайлбарт харуулахар жишээ гэхээр за тэгээд жижиг хөдөлгөөн дээр ч гэсэн иймэрхүү юмнууд бол ажиглагдана. Юу гэдэг буцаж юу яаж дэшээ доош нааш цаашаа болж тэ хүмүүсийг ерөөхдөө төрөгдөлд оруулж buy sell хийлгэж тэ тиймэрхүү байдлаар явчаа тэгээд буцаж өгсөн боодог ч юм уу. Ерөөхдөө бол энэ аргачлалын дагуу бол хийж эхлэх юм байна. Та тэгээд яг Telegram дээр ч юм уу тэ чартаар орж ирээд нэмэлтээр асуух юм бол асуугаарай. Тэгээд яг дараа 7 хоногт энийг би бол үнсэрүүлээ case study гэдэг тэ ямар хуу үед ямар хуу хөдөлгөөн хийж чинь тэгээд хүмүүс юу гэж бодож байна. Ерөөхдөө бол өрсөлд хүчтэй хол сэтгэл зүгэл ингээд тооцолж үзчихээд байгаа юм л та энэ. Тэ яг яаж чинь яагаад буурч вэ? Энд чи бол яг хоо энгийн одоо трейд хийдэг хүмүүсээ юунаас ингээд харахад юу гэдэг анхан шатнд юу гэдэг анханасаа дөнгөж суралцаад явж байгаа ч юм уу эсвэл дээшээ нөгөө спорт assistant break хийхийг нөгөө дагдаг хүмүүс ч үгүй юм те тэр хүмүүсийг одоо бол байгааг мэдээд явжчихэд нөгөө buy stop нөгөө stop loss-ууд нь очиж яачин готлоо буцаад бууж байгаа байдалтай тиймэрхүү байдлаар бол ерөөхдөө харагдаж байгаа. За тийм байна. За тэг case study-г бол заачна гэдэгс. За нэг тиймэрхүү. За тэгээд дараагийнхаа слайд руу оръё. За тэгээд энэ чинь эрхэн чарт дээр гүнзгий түвшинд анализ хийх вэ гэдэг чинь. Тэгээд тэгэж гүнзгий түвшинд анализ хийхдээ бол анхаарах шаардлагатай мэдүүлэн чи бичсэн бай тээ. За тухайн хослолын аашийг тодорхойлж мэдрэх гэдэг чинь. За тэгээд мэдээж хэрэг хослол болгоо өөр ингэсэн аашсантай хослол болгоо өөр ингэсэн тийм бүтэц үүсгэж явдаг байгаа. За тэрийг нь бол шууд эхний хэлжин тодорхойлж сурах хэрэгтэй байна. За тэгээ хамгийн том цагаас эхэлж спорт системд зурах гэдэг тий. За хэдүүлээ шууд эхнээс нь ахуулаад ер нь чарт дээр хийгээд явчих гэж бодож байна. За хамгийн том цаг дээр гэхэд бол энэ ч ингээ гараад ирсэн байна тий.
Аш цагийн хувьд гэх юм бол энэ хүү Great British Pound USD гэдэг маань бол яг cable гэл нөгөө нөхдүүд ирээд байдаг юм байлээ. Тэгээд яг би бол яг тэрийг нэг яаж мэдвэ те. Яг ягаад cable гэснээ тэгэхгүй гэхдээ cable гэж ярьдаг юм. За энэ чинээс бол sport assistance болон нөгөө нэг аш цангаа бол ингээ харахад ер нь бас нэг хэвийн тийм баригдсан юм байхгүй ч гэсэн огцон бууралтын дараа те энэ огцон бууралтын дараа энэ огцон бууралт болсон бай те. За энэ огцон бууралт хоёрын дунд бол нэг иймэрхүү гурвалжин наашаа цаашаа болсон хөдөлгөөн бол ажиглагдаж байна тийм ээ. За тэрнтэй адилханаар энэ огцон бууралтын дараа энэ ч бол бас нэг гурвалжин наашаа цаашаа болсон хөдөлгөөн бол ажиглагдах байхаа гэж би бол энэ чинээс харж байна. Яг хоо энэ чинээс нэг ингэчээд эндээс гэдэг юм. За энийг буцаад засаж энэ stop loss гэдэг рүү харуулж ирсэн юм. Лайныг манд олгоод болгоч тий. За энэ хавцаа байсан. Энэ хоёроос эндээс энэ хоёроо ондж өгд юм уу тий. Нэг жоохон гурвалжин хэлбэрийн төрс үүсгэх ч юм уу. Яг тэ нэг хөдөлгөөн хийж байгаанд ерөөдөө буцахаар ч юм уу. За тэгээд дахиад бүсээ ингэж харахаар эндээс энэ хоёроо ондж өгд юм тий. За энэ бол буурсан бүс. За тэгээд юунаас хараад арах юм бол аш цаг нь бол хэвдүүл ингээд харъя те. Аш цагийн хувьд гэх юм бол бас нэг огцон хөдөлгөөн ихэр бол огцон л хөдөлгөөн хийдэг чарт байна те. Дэшид хашаа юуж болчихсон буурдаг чарт байна гэж харж болох нь байна. За тэгтээ өсөхөөрөө яаж өсдөг бах нь буурахаараа яаж буурдаг бах нь гэдэг бас хэвдүүл харах хэрэгтэй. Консолидейшн хийхдээ бас яаж ямар хөлбөрөөр консолидейшн хийж байгаа бас харж явах хэрэгтэй. За энэ хүү чарт дээр бол нэг W хэлбэрийн төрс үүсгэчээд хажуу дэшээ болсон гурвалжин төрс үүсгээд те. Тэгээс консолидейшн хийж байгаад өмнөх одоо энэ нэг том бүтцээ нэг дэш нь та гарч одоо гэдэг төрөний хэлсэнчлэн одоо энэ ч бол ликвид арай байна гэж бодож болох нь те. Тэгээ энэ хэсэг дээр бол консолидейшн хийж байгаа огцон дэшлээд нөгөө stop loss buy stop одоо оч триггер хийнгүүтлээ буцаад бууцсан байгаа байдал та те. Тиймэрхүү бол харагдаж байна. За аш сангийн хувьд бол ерөөхдөө тиймэрхүү. Чартаас тодорхой нэг давтагдсан хөдөлгөөн байгаа хэсэг ажиллах хэрэгтэй гэдэг чинь. За давтагдсан хөдөлгөөн бол одоо энэ хоёр одоо төрөнгө харагдаж байна тийм. Одоо юу гэдэг insert rectangle гэдэг авч тийм. Rectangle гэдэг. Эндээс энэ хоёроо ондож юм уу? Эндээс энэ хоёроо онд. Энэ за тэнгуүтлээ insert rectangle гэдэг. Энэ хоёроо энэ хоёрын хооронд. За энэ бол ингээд нэг юмрхүү юу үсчихэж байгаа. Буулаа, консолидейшн хийлээ, буулаа, дахиад консолидейшн хийлээ тийм ээ. За энэ бол ингээд нэг юмрхүү ирээдүйд ингэж магадгүй гэсэн ингээд таам хөглөөдлээ. Болоо хэдүүл ингээд дэвшүүлчихэж байгаа. Гэхдээ бол бас яг энэ дээрээс бол дөрөөлөхгүй. Гэхдээ эхний ээлжийн яг зураад за иймэрхүү байдлаар хөдлөх магадaltaй байна гэж зүгээр магадлалуудын механизм авахлаа тавиад эхэлчихэж байгаа тийм. За тэгээд дараа нь чартд байгаа бүтцүүдийг тодтогч харах хэрэгтэй. Өөрт харагдсан хөдөлгөөнүүдийг шинжих, за өөрийн мэдих аргуудаас холбож үзэх хэрэгтэй гэдэг чинь. За тэнгуүтлээ ерөнхийдөө бол хэдүүлэнгийнхэн саянаас урсанчлаа. Энд ч бол хурж ирээд өмнөх энэ нэг консультейшн хийж нэг бүсэгээ хамгийн дээшээ тий хаяг нь давж дээш нь тест хийж өгдлээ буцаад буусан тэмийг бол харагч. Жин буурахтаа тий. Тэгэхээр энэ ч бол миний бодлоор бас энэ өмнөх энэ хаяа одоо ингэж явж байгаа гэдэг тийм тийм энэ дөрвөлжин дотроос ч юм уу. За энийг бол би зүгээр баримжаалаад хийчихэж байгаа шүү. Заавал яг энэ дөрвөлжний энэ хавьд гэсэн бол байхгүй. Энэ бол ирээдүйд хэдэн жилүүдийн ингээд 2 жил ахаад ингээд иш консультейшн болох нь те энэ жил дараа жил 2 нэг иймэрхүү байдлаар явж байгаад яг уу одоо энэ дээдлийн онлайн resistance дээр ирэхээр хэдүүл бол энэ Great British Pound USD гэдэг дээр бол байнга харж байгаа юм шүү дээ. За одоо ингээд энэ 7 хоногт ингээд явж байна гэдэг тий. За ингээд харж байгаа. Хэрвээ энэ нэгч маань ингээд хурж ид энэ ч ирсэн тохиолдолд бол хэдүүлээ бол харах юм шүү. За энэ чинээс өмнө нь ингээд бууцсан юм чинь. Энэ чинээс энэ буух юм болов яах юм бол тий. Тэн дээр нь яаж ерөөхдөө л оруул зүгээр өч гэдэг юм уу тий. За бууна гэж тооцоод бол нэлээд ашигтай буухаар юм байна тий. Дахиад нэг 2-3 жилийн дотор. Яг position trade гэдэг хүмүүсийн хувьд бол нэг тиймэрхүү байна. За тийм байна. Тэгээд дагаж энэ хоёрыг хараад л бас өмнөх юугаар тий. Өмнөх юм дээр бол бас нэг буугаад энэ хавцаа яг түрүүний зурсан
resistance дээр consultation хийжээс надад буцаад өсөөд. За тэгээ энэ юугаа resistance-а дахиж даваад за тэгээ энэ дээрээ хурж ирж тест хийчихэд буцаад дэвшилсэн байна те. За тэгээ энэ ч бол яг л ингээл хурж ирэл нэг ингээл хурж ирчил толгой нь ингээл яг л нэг газар хурчичаад буугаад байгаа. За тэгэхээр бас support resistance маань хэрэг давуу талтай вэ гэдэг бол таад бас харах хэрэгтэй байна. За тэгээ энэ ч бол яг хөө дээшээ өсөөд нэг юу гэдэг баг зэрэг яг энэ дээр бол энэ бүтц дээр бол бас яг ингэсэн гэсэн гэж хэлэхэд бол юу юм бэ? Яг бүтц үүсгээд даагаж нөгөө төвлөсөн юм бол байхгүй. За энэ дээр бол өмнөх хайн лоо вэ. За тэгээ миний олж харж байгаа хамгийн ойролцоо хоёр одоо бүтц бол энэ хоёр үү те. За тэнгуүтлээ бууж байгаа хөдөлгөөн бол энэ харагдаж байна. За бууж байгаа хөдөлгөөн энэ харагдаж байна те. За тэнгуүтлээ resistance-тай. За тэгээд юу ч ирээдүйд очиж болох газруудыг тодорхойлох гэдэг чинь. За ирээдүйд очиж болох газрууд гэхээр хэдүүлбэл сая харчлаа шүү дээ. Дээдлийн энэ consolidation хэсгийн хамгийн дээд зэг нь юу шүү дээ. Одоо энэ resistance хэсэг дээр энэ ч бол ирээдүйд ирүүл хэдүүлээ бол баг яхаа мэддэг болчихлоо шүү дээ. Энэ ч ирүүл энэ шиг ингэж буух магадлал бас байгаа юм байна тий. За эсвэл одоо энэ дээр ингээд доошоо ингээд явчлаа. Одоо энэ ч бол нэг сүүл үлдээсэн. Энэ дээр болохоор яг энэ шиг юм сүүл биш хүртлээсөө consolidation-ийн дараагийн цагаас хэсгээс одоо юугаа хайцсан гэдэг. За тэгээд chart дээр болов байх та хамгийн эхлээд моделигаас явчихна. За тэгээд дараа weekly руу ороод эхэлнэ. За weekly дээр ингээ ороод эхлэнгүүтэл ингээ сүүлийн нэг 2-3 жилд ямар хөдөлгөөн хийсэн гэдэг те. Ямар газар байгаа бүсд нь бол харагч. За энэ бүс бол ерөнхийдөө consultation хийж байгаа бүс байна те. Яг дэшээ доошоо явахдаа юу яаж байгаа бүс биш зүгээр үгтэй. Шууд огцон хөдөлгөөн хийж явж байгаа бүс биш байна. Зөвхөн consultation бүс байна гэж харж болж байна. За тэгээ энэ дээрээс хэдүүлээ өөрсдөө одоо яг ямар хуаргачлаар трейд хийхээс шалтгаалаад бас support system за тийм үү ирээдүйн нөгөө нэг онцлог анализ дүгнэлттэй бол тавиад эхэлнэ. Миний бодлоор бол энэ chart дээр ингээд энэ resistance-аас дэвшилсэн тий. Тэгээд одоо энэ хэсэг авцсан ч одоо буцаад буурах уу яах вэ тий. Тиймэрхүү байдлаар ихэд бол хараад явна. За тэгээд дахиад нөгөө daily for hour-лэр daily руу очих юм тий ороод for hour-лэр ороод. За ерөөхдөө бол энэ хөдөлгөөний юм байна. Chart дээр ерөөхдөө дүгнэлт ихтэй хамгийн дээрээс нь авахлаа л ерөөсөө ингээд доош явчих хэрэгтэй. Monthly, weekly, daily. За тэгээ for hourly. Тэгээ hourly гэдэг. За тэгээ hourly руу орохоор ингээд иймэрхүү байдалтай. Ингээд ерөөхдөө бол chart маань харагдаж байна. Тэгээд яг хуу одоо хэдүүл яг хуу арай жоохон жижиг дунд зэргийн евро ороод ярих учраас энийг жоохон арай нэг харахад тагтайхан өнгөтэй болгоё. За нэг иймэрхүү арай нэг гайгүй болчих тий. За тэгээ нэг яваач. За тэгээ hourly руугаа ингээд ороод. За энэ бас арай л жоохон хурц өнгөтэй юм. За яг hourly руугаа шууд ороод байч. За тэгээд hourly руу орохоор хэдүүлээ бол энэ chart-ын маань энэ жижиг хэсэг юм бол ерөөхдөө ямар хөө хөдөлгөөн тий week monthly-тэйгээ харьцуулахад ямар хөө хөдөлгөөн хийж байна. Энэ чинээс ерөөхдөө энэ бүтц маань дээш өсөх бүтц хийгдэх гэж нөө буцах бүтц хийгдээд нөө тэ эсвэл одоо юу гэдэг яг одоо нөгөө chart-ыг маань том макро түвшин хөдөлгөх хэмжээний бүтц явагдаад байна уугүй юу гэдгийг бол хэвлэл харчаад за дараа нь бол hourly дээрээс энэ дээр орж трейд хийх үгүй юу гэдэг бол тооцож үзэх хэрэгтэй байна. За тэгээ hourly-гоос цаашаа одоо энэ минут 30, минут 15 болвол яг тэгэл тухайн өдөртөө ч юм уу тухайн 7 хоногтой ирэхэд бол хамаарат явчихна. Ямар хөө жижиг сажигтай юу гэдэг day trade хийдэг хүмүүс байд юм уу, scalp хийдэг хүмүүс байд юм уу те. Тэр хэд бол юу гэдэг минут 15-аас өөрсдөө нөгөө moving average дээрээс трейд хийдэг ч юм уу те. Support resistance дээрээс трейд хийдэг юм уу. Тэгээд явчихдаг байгаа. Ерөнхийдөө бол chart макро хэмжээнд бол ингээд юу яхах бол таад харж байгаа. За тэгээ support resistance-ийнхаа бас юуг нь хэдийн хугацаанд очиж хүрээгүйгээс шалтгаалаад тэгээд энэ хугацааг нь бас тавиад өгчих хэрэгтэй. Одоо чинь энэ ч бол нэг юу гэдэг 16 оноос хойш үгүй 17 за бараг л 17 оноос хойш ингээд явж байгаа resistance бол харагдаж байна тийм. Яг нэг л удаа хурж тест хийсэн resistance. За энэ resistance-ийг бол яг том гэж үздэг. Тэгэхээр хэдүүлээ бас ирээдүйд энэ resistance дээр хурж ирэх юм бол эндээс sell хийгээ.
явдаг ч юм уу те. За эндээсээ бүр ингээд дэшээ давах гэдэг. Давчаад дээшээ явах тийм одоо бүт зүсгэд эхлэх юм бол бай хийх талаар боддог ч юм уу. Тиймэрхүү байдлаар ихэд бол орноо. За тэгээ энэ дээрээс нь нэмээд та бүхэн өөрсдийнхөө те ашигладаг аргачлалаа бас энэ дээр нь давхар нэмээд тэгээ явж болох юм. За тэгээ би та хэдийг бас нөгөө давхар нөгөө олон янзын аргыг сурч аваарай гэдэг нөгөө өнгөрсөн 7 хоногт хийсэн те Fibonacci, Gartley, юу гэдэг тренд мөрөнд гэдэг. Тэд нар чинь бол одоо ингээ макро хэмжээнд та хэд анализ хийхэд бол нэмэр болно. За тэгээ яагаад вэ гэхээр ингээ чарт болгоныг макро скил дээр монтли дээр ч юм ингээ оруулж ирээ харахаар тухайн одоо таны одоо өнгөрсөн 7 хоногт сурсан тэр юунууд байт юм уу? Тэр аргачлалууд чинь бол энэ чинь гарч ирдэг. За тэгээ гарч ирэхдээ нь ерөөхдөө бол ирээдүйд тэр аргачлалын дагуу явах үгүй юу бас нэмэлтээр бас тий анализ хийх магадлал одоо тий зөв анализ хийх магадлал нь бол ихсэж эхэлдэг. За тэгээ энэ бол иймэрхүү Gartley хэлбэрээр явж байгаа юм байна. За тэгээд ирээдүйд ингээд явах юм. За бас нэмэлтээр энэ ч бас нэг яриа жоохон ондоо хөдөлгөөн явцсан байгаа юм байна гэдэг ч юм уу тий. Тэгэх зорилготойгоор бол та хэдийг бас тэрийгээ сайн сурч аваа дадлагчаад яваарэ гэж ерөөхдөө бол захиж хэлээд байгаа. За тийм байна. За тэгээ дараагийнхаа слайд руу ороо тийм юм лээ. Market maker-ийн MM гэдээ би товчлоод өчсөн шүү нөгөө. Market maker-ийн эсрэг стратеги. Одоо энэ эсрэг стратегиудын талаар ерөөхдөө бол ярьж эхлэе гэж бодож байна тийм. За одоо бид нэгэнт энэ хүү бүтц үүсэж байгаа мэдсэн учраас ирээдүйд хэрхэн харилцаа хийхэд төлөвлөх хэрэгтэй. Хэрхэн одоо энэ мэдээллийг өөртөө ашигтайгаар хүлээж аваад ашиглах вэ гэдэг талаар бол бодох хэрэгтэй байна. За тэгээд юуны тэрэн дээр бол хэдүүлээ нэг ах хэрэгтэй. Хамгийн эхлээд бол би VG Daily Star биш одоо WM-ийн талаар ярих хэрэгтэй байна гэж бодож байна. WM бол ерөөхдөө маркет дээр юун дээр чарт дээр тий. Чарт дээр бол аюу их гарч ирдэг. За хамгийн наадсахын жишээ тий weekly руу ороод явах юм бол одоо M хэлбэрийн төрс үсгэж буцдаг тий. Одоо ингээ орой дээрээсээ эхний M-ийн нэг хэсэг дараагийн M-ийн хоёр дахь хэсэгтэй буцдаг. За энэ W дээр болохоор W-гийн эхний хүл дараагийн хүл за тэгээ дээшилдэг тий. Ерөнхийдөө WM үсэд эхлэх юм бол буцах нээл гэж ойлгох хэрэгтэй. WM төрстэй оролцсон. За тэгээ баг хэсгийн чарт дээр одоо юу гэдэг хоор хаварлаа дээр ч юм уу тий ороод хаварлаа дээр ч юм уу ороод ингээд харах юм бол яах нь W үсэд эхлэх юм бол дээшлэх нь одоо жишээ нь чинь ингээд нэг дээшилчээд M үсэн хөтлөө буцаа дахиад MW ерөөхдөө бол хосолж хөдөлдөг. Манай энэ ерөөхдөө ихэнх чартууд дээр тэгж харагддаг. За тэгээд дээрэс нэмээд нөгөө market maker liquidity гэдэгтэй адилханаар ингээд та хэд бол тайлбарлах юм бол юу яадаг вэ? Одоо жишээ нь энэ гарч ирсэн нэг энэ power hour дээр гарчсан одоо энэ хэсгийн M биш шүү дээ. M ихний ингээд нэг иймэрхүү хэсэг ингээд үүсчихэж байгаа. За тэнгуүтэл эхний энэ дээр sell хийсэн хүмүүс ингээд энэ ингээд хоолт хийгээд те ерөөхдөө бариад байжсэн чинь буцаад ингээд дээшчлээ гэж бодохоо те тухайн хүмүүс бол өөрсдөө stop loss бол энэ хавцаа тавьдаг гэж боддог. Энд чинь ингээд sell хийсэн хүмүүс бол stop loss энэ хавцаа ч юм уу тавилаа гэж бодоход нөгөө шингэн төлөвийн югаар одоо бодоод үзэх юм бол буцаж ирээд нөгөө тухайн хүмүүсийн stop loss болоо өөр хүмүүсийн buy stop-уудыг хөтлөгчөөд те триггер хийчихэнгүүтлээ тэгээ буцчихж байгаа тиймэрхүү байдалтай бол харагдаж байгаа. За энэ маань бол яг нөгөө market manipulation гэдэг нөгөө юу холимог юм хийлгээд явж байгаатай адилхан те юу гэдэг хүмүүсийн юу явж авчаад grab хийж авангуутлаа тэгээ буцаж байгаа гэсэн тийм юутай бол ерөөхдөө хүлээж авч болно. Тэгэхээр ямар нэгэн байдлаар MW хэлбэр үүсэх ингээд төгчийвэл одоо энэ ч гэсэн те нэг W хэлбэрийн үүссэн. Гэхдээ сүүлийн хөлн дээр нөрөхөд бол анхаарч үзэж байгаа хэрэгтэй. За сүүлийн хөлн дээр бол хурж ирж одоо market maker-ууд өөрөө хөдөлгөөнөө хийгээд нөгөө хамаг хүмүүсийн stop loss-ууд их те одоо авт барьж аваад тийм хөтлөлтөд буцдаг байна. За тэгээ WM бол их тиймэрхүү талтай. Тиймэрхүү байх нь байна. За тэгээд өөрөөр одоо чинь орой дээр байгаа нэг иймэрхүү жижигд бай нэг юуны зам шигтэй наашаа цаашаа зам шиг нэг иймэрхүү ингээд явагддаг шүү дээ. Одоо эднэр чинь бол ингээд дээрээ хоёр ингээд виктэй тэнгуүтлээ хоёулынгийнх нь open close нэг ингээд тэнцсэн нэг иймэрхүү байдаг те. За энэ бол бас нөгөө томруулаад харах юм бол WM байдаг шүү дээ. Байдаг юм байлээ. Тэгээд тэрийг нь бас таад бас өөрсдөө хараад чарт дээр ер нь WM хэрхэн үүсэж байгааг хараад
юу явах хэрэгтэй. Тэгтээ бол бас WM-ийг дангаар нь өөрөөр нь бол трейд хийгээд ирэхгүй. Одоо жижиг цаг дээр одоо чинь 15 минут төр ч юм уу те. Одоо юу гэдэг. Хэрвээ трейд хийхээр бол бас нэлээд ажиллаж үзэж хэдхэн хэмжиж үзчихэж тэгээ WM-ээр бас орох хэрэгтэй. За тэгээ back test хийгээд ингээд хойшгоо юу гэдэг харах юм бол ихэнх газар дээр бол WM гарч ирж байгаа харагдана. Энд ч бол те бас нэг дэшээ ингээд нэг эм хэлбэрийн үсгэж бодцсон байдалтай. За энэ ч гэсэн те ингээд бүр ингээд томоор харах юм бол юм том эм үсгэцсэн гэдэг мэтлээ бодцсон. За энэ дээр болохоор бас ингээд жижиг эм үсгэтлээ бодцсон нэг юм хэлбэртэй байна. За тэгээ дараагийнх нь бол бас нэг юм жижиг хэлбэрийн эм үсгэтлээ. Энэ week-ээр ерөнхийдөө бол хүмүүсийн тавьсан байгаа stop loss ч юм уу те энэ чинь ингээд sell хийчихэд хадгалчихсан хүмүүсийн stop loss-ыг бол заавалчгүй очиж хүрчээд тэгээд яг хөрөнгөтлөө буцаад идэг гэдэг нэг төр яриадсан те тэрнтэй адилханаар явдаг бахнэ. За тийм байна. Тэгээд дараагийн аргачлал руу орё. Wedge strategy гэдэг. Wedge strategy. За тэгээд энэ маань юу яадаг вэ гэхээр хажуу тийшээ чиглэсэн гурвалжин дүрс үсгээд түүнээс нөгөө нэг WM нь breakout хийж гаргууллаа. WM дүрс үсгэсний дараа эсрэг чиглэлд хөдөлдөг гэдэгт. За тэр нь бол яг энэ бол ерөөсөө том цаг дээр ч харагдан, жижиг цаг дээр ч харагдан. Тэгэхээр тайдд бол яг юу болох вэ нэс те шууд monthly дээрээс ингээд оруулаад харчих гэж байна. Одоо энэ төрөө нэг тавьсан хэсэг маань бол миний түрүүний ярих тайдд заах чаа wedge юм ирэхэд бол ихний дүрс байна. Wedge одоо нэг юу гэдэг доороос дээш өсөх хэлбэр нь те. За тэгээд дээрээс доош өсөхд бол эсрэгээр нь уруугаар нь ашиглаж байна. Тэгтээ тайд тэгэхээр ихний л чинь зураад үзүүлж те. Чи ихний юу болоо? Ихний болоо. Хоёрт болоо. Иймэрхүү байдлаар. За тэнгуүтлээ нөгөө wedge чинь түрүү нөгөө хажуу тийш болсон гурвалжин гэдэг юм байдаг юм болохоор энэ бахан. За тэгээ гурвалжингаас бол гарлаа те. Гарч breakout энэ чинь хийнгүүтлээ W үсгэсэн байгаа зэн чинь. W үсгээд за иймэрхүү бүтц хэрэг ажиглах юм бол W-г нь харж агаад W-гийн хоёр дахь лигээс бол дээшгээ buy хийгээд ордог байна. Энэ аргачлалаар. За энэ чинь юу болж ийнө вэ гэхээр хүмүүсийг бол ингэж нарийсах байдал хэлбэрээр ингээд юу яхаар их сэтгэл зүйн дарамтанд ордог хүмүүстэй тэгээд маш их хэмжээний мөнгө алддаг. Тэгж явж байгаа тэгээд нэг өгцөн гарчаад тэгээд хүмүүсийг бол юу гэдэг мөнгө нь бол алдуулах чиглэлээр явдаг юм дээр бол хэдүүлээ бас те бүтцийн үсэнгүүтлээ бүтцийн ерөөдөө том стратеги ингээд харж байна гэж бодож болох нь. За тэгээд тэрнтэй адилханаар эн чинь бас нэг тиймэрхүү WM үүсэх нүггүй гэдэг юм мэдэхгүй байна. Гэтэл яг хэдүүлээ одоо daily руу ороод те ерөөдөө тэгэхээр daily дээр хэдүүл ингээд одоо сайн ашигласан wedge юм аа. Дээрээс харагдах нь. Дээрээс бууж байгаа wedge байна уу гэдэг харъя. Хайдад харуулахар жишээ ерөөхдөө бол байна уу. За энэ чинь бол бас нэг баг зэргийн wedge бол харагдаж байна. Яасан бэ гэхээр shape руу ороод triangle гээд нэг иймэрхүү ерөөхдөө бол заавалчуд өсөх байх албагүй нэг хажуу тийш болсон гурвалжин өссөн гүтлээ энэ чи энэ нэг хоёр нэг түрүүний зам гэдэг ирээдсэн те энэ бол яг томруулаад харахаар бол ийм хэлбэрийн за тэгээд тайдд байхаа уруу хэлбэр нь ямар байдаг гэдгийг харуулж байна. За тэгээд энэ маань бол ингээд доош бууцсан байдалтай. Энэ чинь бол ийм шүү. Тэгээд энэнийг бол яаж ашиглах вэ гэхээр гурвалжингаа ирэхэд бол харж байна. За тэгээд гурвалжингаас breakout хийх нь үлээ. За breakout хийчихэд EM юм уу W-гийнх нь хоёр дахь үсгэн гарч ирэх юм бол ерөөхдөө sell юм уу buy гэдэг энэ тохиолдолд бол sell хийгээд явдаг тийм аргачлал байна. За тийм байна. Тэгэд өөр одоо та хэдэд харуулахар жишээ юу байна вэ? Энэ хавцсан юм харагдаа. За тэгээд ихэнх тохиолдолд ерөөхдөө саяных шиг бас те wedge ихтэй WM нь бол нэг өмнөх хаяхаал болж өгөл нөгөө өмнөх хай юм болоогоо тэр хавцаал очиж хурцээд ерөөхдөө буцах гэдэг талтай. Тэрийг бас анхаарч үзээрэй. Тэгээд өөрсдийнхөө ашигладаг чарт дээр энэ хүү wedge стратеги байна уу гэдгийг бол эх 7 хоногт те таад 7 хоногт юу их юм тэр завтай үеэрээ чартаад ингэж эргүүлж хараад wedge гэсэн тийм дүрс үсэх нь байна уугүй гэдгийг бас хараад явах хэрэгтэй. Заавал энэ ч бол бас нэг wedge хэлбэртэй
вэжтэй төстэй гэх юм уу хэлбэрийг бол үүссэн байна. Гурвалжин үүсэн гүтлээ. Энд чинь ингээд дэше болсон. Одоо ингээд энэ дээрээс харахад бол бас яг W биш юм шиг мөртлөө өссөн. Энийг бол яг томруулаад харахаар бол энэ бол өөрөө яг юун дээр хааллаа дээр ч юм уу те W үсгсэн байдаг талтай. За. Тэгээд ерөнхийдөө бол вэж стратеги маань бол нэг иймэрхүү байгаа. Тэгээд энэ бол бүтцийн стратеги. Тэгээд даад юу гэдэг өөрсдийнхөө ашигладаг юм дээр өстэй байна уугүй W байна уу вэж байна уу гэдгийг бас харах хэрэгтэй. За тэгээд дараагийнхаа стратеги боорой. За дараагийнх нь бол daily star стратеги гэж ерөөхдөө ярьдаг. Тэгээд нэг од хэлбэрийн эсвэл алах хэлбэрийн ч юм уу те. За энэ маань яадаг вэ гэхээр нөгөө юуны трендийн маань дээд оройд юм уу эсвэл одоо доод зэгтэн ч юм уу те од хэлбэрийн алах хэлбэрийн төрс үсгээр буцдаг тийм стратеги. За энэ стратегийг ерөөхдөө бол хөвчлэн daily дээрээс орж харвал ороход их зүгээр те. Одоо энэ чинь бол нэг иймэрхүү daily дээрээс те 7 хоногийг эхлэх 7 хоногийн нэгд өдрүүд ч юм уу өглөө үүрээр одоо нэг өглөө нэг 6 цагаас өдөр нэг хэдүүд 10 цагийн хооронд те та харж байгаа өглөө 6-аас 10-ийн хооронд энэ иймэрхүү төрс үүсэл ихэд бол өмнөх энэ кандлийн эсрэг чиглэлээр буюу одоо энэ бууж байгаа юм кандл харагдах юм бол buy хийж авдаг ч юм уу те. За тэгээд одоо энэ чи бас те өсөж байгаа кандл хийх юм бол sell хийж авдаг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар бол орж ирэхэд бол ашиг гаргаж авдаг байна. За тэгээд энэ чи бол бас байна. Өмнөх кандл нь дээш өсөж ирсэн. Тэгээд хот юм уу алах хэлбэрийн ийм төрс үүслээ. Тэгээд daily дээр тийм ээ. За энэ бол дан ганц daily ч биш. Өөр олон янзын юм дээр гардаг. Гэхдээ хамгийн гайгүй одоо юу гэдэг нэг 50-аас 80 нэг 100-аад пип авах боломжтой газрууд бол daily дээр байдаг. За тэгээ энэ чинээс ингэ дээшлэлээ, энийг нь гарч ирлээ, тэгээ буцлаа тий. Энд чи бол өсөж. За энэ чи бас тэгэхэд нэг алах хэлбэрийн юмрхүү дүрс үсцэн. Дээшгээ гарч ирлээ. Тэгээ 7 хоногийн нэгд 7 хоног болгоны нэгд өдөр өглөө 6-аас өдөр 10 цаг 12 цагийн хооронд тий. Эхний daily-гийн ийм алах хэлбэртэй үсгэд бол sell хийгээд авдаг. За тэгээ sell хийхдээ бол одоо юу гэдэг энэ ч бол ингээд шууд яг тухайн үед ингээд авцсан чинь дээшээ бас 178 ч юм өсдөг тиймэрхүү бас асуудал байдаг аа. Тэгэхээр та хэд бол тухайн үед нь өөрсдөө хөдөр тавьж байгаа анализаас харж агаад энэ daily дээр star-ийнхаа тэр дээд оройгоос ч юм уу те харж байгаа sell хийх боломжтой. Эсвэл юу гэдэг энэ одоо энэ өмнөх нь алах хэлбэрийн үнийг доод өмнөх оройноос харж агаад buy хийж авах хэрэгтэй бас хай хүлээж агаад тухайн юу нь одоо те огцон дэвшлэх нүггүй одоо жишээ нь бол энэ чинь бол алах үүсэн хөтлөө огцон шууд дэвшилсэн байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр яг хуу орохдоо буцаж нөгөө сүүл үлдээж дэвшлэх нүггүй гэдэг бол харж авах хэрэгтэй байна. За тийм байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ market manipulation гэдэг энэ шингэн төлөвтэй иймэрхүү стратегийн бол аргууд бол ийм байна. Тэгээд та хэд бол яг хуу энэ аргачлалыг те чарт дээр ерөнхийдөө бол эх 7 хоногт өөрсдийнхөө завтай үеэр тэгээд ороод ерөөхдөө бүтцүүд ингээ хараад яваарэ гэж ерөөхдөө бол гэрийн даалгавар юм өгч байна. За тэгээд дараагийн слайд орё. За тэгээд энэ ч болохоор нэмэлтээр бас таад нэг хувьцааны талын нэг юу өөрийнхөө мэддэг юмудаас хуваалцаа гэж бодлоо. Тэгээд хувьцаа бол яг нөгөө нэг Forex-ын чартаас ондоогоор хөдөлдөг. Forex ч юм бол ингээд харахаар те бас ингээд шууд өгцөн дэшээ дошоо наашаа цаашаа ингээд баахан хөдөлсөн тиймэрхүү байдалтай байдаг бол хувьцаа маань бол нэг доороос те нэг жоох ингэж юу яаж явж байгаа. Яг шууд нөгөө чартын бэлэн гаргаад харуулж. Apple гэж те хамгийн гайгүй бидний мэддэг чартыг бол ихэд бол гаргаж ирж хар гэж бодож. За тэгээд чинээс ингээ харж байгаа. Хувьцаа бол юу вэ? Ихэнхдээ ерөөхдөө бол өсөх хэмжээгээр явдаг. За тэгээд зарим хувьцаа бол буурах хэмжээгээр явдаг те. Нөгөө Forex-ын чартаас харахад бол шал ондоо. Энд чинь болохоор мэдээж яриг яг нөгөө компани гэдэг утгаараа компани ч нөгөө жил ирэх тусам нөгөө үр өгөөж сайжраад компани үйл ажиллагаа сайжраад ашигтай ажиллах тусмаа нөгөө компани хувьцаа нь бол ихсээд явцдаг. За тэрний дагуу бол одоо ингээд Apple-ийн хувьцаа бол энэ жил юуныхаа нэг сард байсан хаяа одоо бол ерөнхийдөө бол даваад явж байгаа юм байна.
За тэгээ энэчнээс бол яа гэдэг дээшээ улам ингээд өсөд явах нь яг буцаад нэг буурах нь гэдгийг ерөөд бол харах хэрэгтэй байна. За тэгээд ерөөд бол хөдөлгөөний хувьд ялгаатай гэдгийг ингээд сая ерөөд бол харууллаа тийм. Ингээд ягаад дээшээ ингээд өсөх байдалтай тийм удаандаа нэг баар өсөх байдалтай байдаг вэ гэхээр компани маань жил ирэх тусмаа ерөөд бол үйл ажиллагаа сайжраад тэг өсөх хэлбэртэй. За тэгээд тэрнээс ондоогоор бол зарим компанийн одоо чинь ингээд буурсан байна тийм. Зарим компанийн бол үйл ажиллагаанд тоглолтод ингээд буурах хэлбэр рүү ороод явчихдаг. Тэгэхээр тэр маань бол нөгөө bear market, bull market гэдэг ихэд бол яригдаад явдаг. Тэрний дагуу байгаа. За тэгээд слайд руу ороод харах юм бол хувьцаан дээр трейд хийдэг хүмүүс маань бол ерөөхдөө бол хоёр хуваагддаг байна. За тэгээд удаан хугацааны өсөх одоо тийм ашигтай юм дээр оролцдог хүмүүс байдаг байна. За тэгээд тэд нар нь яадаг вэ гэхээр ирээдүйд хувьцаа нь өсч магадгүй том компанид одоо 5 жилийн хугацаатай хувьцааг нь одоо худалдаж аваад за өснө гэж 5 жилийн дараанаас ерөөхдөө бол ашиг гаргаж авдаг байна тийм. За тэнгуут л одоо түрүүний одоо энэ чи юу гэдэг нэг Apple-ийн хувьцааг нэг 15 онд ч юм уу те хэдэн төгрөг багт нэг $128-тай нэг 10-аад хувьцаа авсан байлаа гэж бодоход нэг 5 жилийн дараа өнөөдөр 2020 онд бол нэг 10-аад хувьцаа чинь 331 болцсон. Тэгээд нэг үнэ ханшийн хувьд бол анх авснаас 2 дахин илүү ашигтай байж харагдчихээн. Тэгэхээр нэг тиймэрхүү байдлаар те ерөөхдөө ашиг гаргаж авдаг. За эсвэл жижиг ирээдүйдийн компанийн хувьцааг нөгөө зарим компаниуд чинь дөнгөж байгууллагатай ашигтай байдаг учраас гинт хувьцаа нөгөө огцон өсдөг. Тэрэн дээр бол судалгаа хийгээд за тэрийн судалгааныхаа дагуу бол мөнгө оруулаад тавьчихдаг. Тэгээд тухайн компанид бол ерөөхдөө өснө гэж үзээд тэгээд нэг хэдэн жилийн дараанаас огцон өсөх юм бол одоо жишээ нь юу гэдэг огцон гинт өссөн компанид ч одоо дэлхийд бол ерөөхдөө биткойн юм уу та. Тэгээд биткойн ч нөгөө криптокуренси гэдэг ерөөхдөө бабл явагдаад гарч ирэнгүүтлээ нэг хэдэн жил нэлийн чимээгүй явж байгаа тий. Баг зэрэг явж байгаа огцон өссөн байдалтай. Тэнгүүтлээ бабл үсээ тэгээд буурсан тий. Тэрэн дээр бол яг маркет manipulation баг явагдсан баха гэж би бол бодож байгаа хувьтай. За тэгээд яг монголоор ярих юм бол тий Монголын нөгөө том гоёо байт юм уу тий. Сүү хувьцаат компани хувьцааг бол худалдаж аваад за тухайн тэр компаниуд маань бол нэлээд ирээдүйтэй учраас өөрсдөө судалгаа хийж байгаа 5 жилийн дараа ер нь бол тэгтээ авцсны дараа бол жил болгон хувьцааныхаа тоогоор ногдлол шиг авчдаг. За тэгээ хажуугаар нь бас нэг юугаа авдаг те. 5 жилийн дараанаас хувьцааныхаа тодорхой хэсгийг бол мөнгөний хэмжээ шаардлага гараад одоо юу яадаг. Юу яах юм бол нэг хэсгийн зарангуудлаа явдаг ч юм уу. Тиймэрхүү хэлбэрээр ашиг болдог тийм удаан хугацааны хөрөнгө оруулагчд байдаг байна. За тэгээд дараа нь богино хугацааны өсөлт хуралт гэдэг. За энэ бол жижиг шинээр эхэлж буй компанийн хувьцааг судлаад за тэгээд тухайн компани маань бол яг бүх юм тэгээ сайхнаар явагдахгүй зарим компани үйл ажиллагаа нь доголдоо тэгээ буурдаг. Хувьцаа нь бол огцон ундаг. За тэгтээ огцон унахтаа бас нэг юу яаж ундаг. Баг зэргийн тийм одоо нэг тийм ажиглах тухайц те одоо юу гэдэг хүмүүст өсөж байгаа юм шиг тийм хандлага төрүүлэр хөдөлгөөн хийдэг. За тэгээд тэр хөдөлгөөнөө хийгээд юуснаа даруул огцон буурдаг. За тэгээд энэ богино хугацааны өсөлтийн дээр бол юу яадаг хүмүүс бол хаяа тэрэн дээр урч ашиг олж авдаг. Тэ? За унахаар хөдөлгөөн ажиглагдвал зарах ч юм уу тэ. За тэгээд альва компани хувьцааг унгаж болох мэдээ харуул зарах ч юм уу. За энэ дээр бол нэг ихэвчлэн жижиг компаниудын хувьцаан дээр ингээд богино хугацаанд одоо нэг өдрийн бюджет юм уу нэг сар марын хугацаатай оролцоод тэгээд ерөөхдөө бол судлаад тэгээд тухайн компани маань бол ер нь бол үйл ажиллагаанд тоглолтод уналтанд ороод эхлэхээр бол бас жоохон гаргаж байгаа мэдээдтэй ч юм уу те зөрөх ч юм уу тиймэрхүү байдал ажиглагддаг. Тиймэрхүү тоон баримтан дээр ерөөхдөө багцаалтаж тэгж сэл хийгээд тэг ашиг олж авдаг ерөөхдөө бол хүмүүс байдаг юм билээ. За тэгээд тэр талаар сайн судалж байгаад яг хуу дараа 7 өнөөдөөс ерөөхдөө бол ярилцъя. Тэгээд энэ 7 өдрийн хувьд бол нэг иймэрхүү байна. За тэгээ амралтынхаа өдрөө манайд сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд энэ дээр хичээл дээрээ сурсан хичээлүүдээ бүгднийг юу яах хэрэгтэй. Чартн дээр бүгднийг гаргаж харгаад тий яавал ядгүй candlestick одоо энэ risk reward ratio бол өөрсдөө хувь дээр бол хийх юм байна. За тэгээ support resistance өөрсдийнхөө аргачлал дээр толгуурлаж явах нь. Тэгээ chart дээр энэ market maker-уудыг бол ажиглаж харах нь байна.
За тэгээд Wedge Daily Star WM гэдэг стратегиудыг бол back test хийж үзэх нь байна. За тийм байна. Тэгээд хичээлийн маань сонирхож судалсан та бүхэнд баярлалаа. За тэгээд амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.